fresh squeeze, tangerine dreams, I'm sliding. Stocks up, dashboard digital, I'm gliding. За сайн бацхан уу. Hello. За эпизод хэдүүлээ 5 билүү? 5 баха. За тэгээд би бүр хөөе тов могоо алдаад явж гин. Би яг хит яасан гэдэг. Ер нь бол яг эпизод болгон дээр алдчихдаг. Яг төлийг эдитэлж байхад яг нэг их дараагийн нөгөө эпизод угаасаа эдитэлж штэ нэг ихний нэг эпизод гаргахаар чинь. Тэнгүүд би яг нэг урагшаа нэг алгацсан юм шиг тийм нэг жоохон өгөөс нэг да. Тэнгүүд эпизодын хитнийг ингээд тоог нь алдчихад тийм аа. Тэгээд харин өнөөдөр миний араас тагдаг хар юм ярих гэж байгаа. Яг өмнөх юм дээр би үлдээгээд хийдээд тэр ярьсангүй. Тэгээд доорын топ үлдээлээ. Юу чамаг дагаадсан би? Юу дагаадсан бэ гэсэн чинь ер нь бол нэг 10 жилээс эхэлсэн юм аа. Нэг 10 жилийн галахаа ингэв гэж юм уу. Дээд тэр үеэр чи нэг гэмтгэн болонтыг нүдний болонт юм үзэгдээд гэсэн. Тэгэл би нэг тухайд чинь юм тоохгүй штэ. Зүгээр сүйдэр өнгөрцөн мэн ч юм хүн өнгөрцөн мэн нэг тоодгүй байсан. Тэгсэн чинь ингээд яг их сургуульд орсон чи тэр үеэр яг нэг ингээд 10 жил яг шиг. Гэтэ нэг тийм бас давхцал нь бол амар бага байсан. Тэнгүүтээ яг ингээд бит хоёр ажиллаад эхэлсэн. За би нэг офис нэг ажилд орсон чинь нэг л дэлгэцнэр харимгүйгээ шахаад байна. Эсвэл нэг харим дагаал байна. Тэгэл би чинь бүр ингээд сонирхолтой хүмүүс ингээд манай офис үнстэй байна. Гэл энэ хоёрлоо чинь би бичээл нэг бас нэг найз руугаа. Тэгээ групп чат дээр Skype дээр тэр юм дээрээ тэгээ баахан ингээл хөөе нэг дахиад нөгөө харимж үзэгдчихлээ өдр гэл би нэг ярина. Тэгэл ингээл бас энэ хоёр хөөгшүүлээд байгаа байхгүй. Сүнстэй бэлгүү дээ өдр. Тэгээ би чинь нэрнгээсээ сүнстэй мэн гэдэг. Тэгээ нэг бодсон байсан чинь зүгээр миний толгойн дотор л исэн юм лээ тархин дотор. Тэгээ юу ч шимбэлээ хүмүүс битэд санаа зовоо. Тэгээ айгүй за тэгээд ер нь ойрт чамаар юу вэ? Монголоор юу вэ? Би одоо Монголд юу болж байгааг мэдэхгүй байх шүү. Бараг Facebook дээр амар гол юм явж байна. За юу болж байна? За надаас илүү сошиал дээр бол бүр амар их юм болж байгаа. Монгол тэр аяараа юу болж байгаа вэ гэхээр нөгөө сүүлийн үед хүчирхийллийн эргүүдээ гарч эхэлж байгаа. Тэр нь танихгүй нэг эмэгтэй хүнийг очиж хүчирхийлсэн биш заяа. Гэр бүлийн хүчирхийлэл эрэг. Тэгээ олонний танил хүмүүс олон даагчтай. Тэгээд үүн дээр нэмээд нэг хэсэг бүлэг хүмүүс нэг групп найзууд подкастт заа. Тэрнийх нь нэг хэсэг олонгууд одоо бүр вайрал болоод арга автай болгон ирж байгаа заяа. Үн чинь 5 охин гээд хэр уус хүн болгон мэдж байгаа. Тэгээд яг хуу тэрний юм дээр ингээд зарим хүмүүс өөр өнцөг гаргаж ирж байгаа л та нэг улс төрийн холбогдлолтой тэр өөртөө ямиг дарах гэж ингээд нэг тэ золиосон тэдрийг ингэж явуулчлаа. Тэгээд нөгөө реакшн эдэр нь болонгод аягүй болон тийм Вьетнам ч юм уу хүмүүс эдэр байна эдэр гээд. За. Яг чи тэрийг харсан л ах. Гэтэ нөгөө хоёр өнцөг гарч ирээд байгаа байхгүй юу? Зарим хүмүүс болонгууд үе тэр улс төрийнхаа нөгөө Монголд бензиний үн нэмэгдээд тэгээд зам ашигласны төлбөр гэж бас нэмэгтэнгээд тэгээд тогны мөнгө нэмэгтэнгээд тэрийг нөгөө өөртөө савлтуулах гэж ингэж хүмүүс лөө чихж байгаа гэдэг байгаа байхгүй юу? За. Окей. Мэдээч тэр бол тийм зүйл хийж л байгаа. Тэгээд зүгээр байгаа хүнийг очиод ингэж золиосон тавихгүй штэ. Ер нь бол ингэж амнасаа болоод эдгээр өөртөө ингэчлээ. Тэрийн ярьсан зүйл бол тийм ёс зүйтэй зүйл бол биш ээ гэд. Тэгээд тэнд байсан бараг бүх хүмүүс хаа ингэж нэг мэдгдэл хийсэн. Тийм. Чи тэтрийн ер нь хинийхийг харсан? Хануугийнхаа л харсан. Яа чи хануугийнхыг би чавлаа. Би өөрөө явж үзээгүй харин. Тийм болохоор л асууж байна харин. За. Харин хануу олонгууд ярьж байгаа зүйл нь би та нарт ямар гай хийсэн. Би энэ нийгэмд чи яг ямар буруу юм хийсэн. Ягаа намайг ингэж бүлгээдээд байгаа. Гүнгүүт тэр улс төрийнхөө хүмүүс лөө ингэж дайраач.
гэд нэг тим юм гаргаж ирж байгаа. Тэнгүүтээ тэр нөгөө подкастын яг ерөнхий нөгөө лид хийдэг хүн байгаа штэ. Аха. Гэд. Тэр хүн болонгууд энэ подкаста дахиж өргөжлүүлэхгүй гэсэн аль биесны мэдээлэл хийсэн байлээ. Зөв. Тэгээ тэрнийх нь ганц шалтгаан гэх юм бол нөгөө тэр подкаст нь анх удаа тэгч хэл ам дагуулаагүй. Өмнө хит идэх удаа хүмүүс cancelтэй энэ орж байгаа хүмүүс нэнэдрэ бла бла нэм яс зүггүй нэм байхтай яхуудаа гэл хүмүүсийн дургууг нэг биш удаа ингэж хүргэжээс аахгүй юу. Тэгээ тэр нь бас дахиж сэвэгдэж гарч ирээд тэгэхээр ер нь бол нэг найзуудын бүлгэм л нэг тийм байгаа дагааз. Тэгээд учрлын өөр юм хэлсэн болонгууд би нэг хануутай холбоотой биш би тэр үгийг хэлээгүй. Тэгээ цаана буланд ярьжсэн би сонсоогүй, эдитэн дээр оролцоогүй, харин би харах ёстой гэж энэ дээрээ уучлахгүй жинаа. гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгээд нэмээд өөрх нь өмнө ирсэн нэг зүйл нь гэж гарч ирсэн юу вэ гэсэн чинь өөрхөө л подкастн дээр хацаа юу. Би хүүхдтэй болох юм бол амар харамлна. Би хүүхдийн тань явуулахгүй. Гэтэ хүүгээ 12 3 ингээд баг хөрөнгөд шууд яв гин. Тэнд очиж охин үзэх гэж яв гэж. Тэгээд ер нь бол нэг ижлэхэн төстэй тэ нөгөө эмэгтэй хүнийг нэг овч шиг хардаг гэдэг нэг адилхан болоод явчихж байгаа. Тэгээд тэр подкастн дээр бас байсан Ганбаатар гэдэг нэг хүн байгаа зөө. За тэр хүний хүмүүс юугаараа мэдэх вэ гэх юм бол олны рил хийдэг. Нэг тиймэрхүү. Тэгээ бас жоохон инфлюенсер маяг яаж гарч ирсэн идэртлээ би сайн мэдэхгүй л юм л та. За. Тэгсэн чинь тэр хүн болонгууд би энэ үгийг хэлээгүй мэдгүй энэ миний үзэл бодол биш гэд. Гэтэ тэр подкастныхаа нэг хэсгээр нь юу гэж бас өөрөө ярьсан бэ гэсэн чинь тийм эмэгтэй хүн одоо нөхөртөө уулзахаас өмнө ингэж виржин байж болохгүй. Ганц хоёр хүнтэй ингэж туршлахгүй байж болохгүй. Яагаад гэх юм бол ингэж олон хүн үзээд ирэх юм бол туршлагатай тэр тал дээрээ сайн байна. Тэгээ би нэг охинтой ингэж амар таалагтаад яасан ч ингэж амар туршлахгүй байх юм бол энэ ч амар асуудал эцтэй. Тэгээ дахиад нөгөө обжект болгож байгаа байхгүй. Яагаад тэгэхээр чи нөгөө одоо тий бид нар нөхөртэй болохын тулд зүсээгөө хийгээд явах хэрэгтэй юм уу? Албатай юм уу? Тэгээ нэг обжект шиг бас ингэ хардаг юмнууд ингээ тэр дундээсэн ганцхан эмэгтэй хүн байсан уянгаа гээд. Нөгөө хитүүлэн нүүд бас нөгөө нэлээдэн жил нөгөө хэцүү юм гэж гарч ирдэг гэсэн да. Нэг л амар үздэг гэсэн. Нэг л хэцүү байна. Аашгүй. Тэгээд яг би миний санахад би тэрнээс нь нэг мэддэг санагдаад байгаа байхгүй юу? Тийм. Гэсэн чи тэр олонгууд өөрөө ээж хүн юм бэлээ. Дууцтай юм бэлээ. Тэгсэн чинь тэр ярьжсэн юм надаа ерөөсөө таалагдаагүй. Тэгээд би зүгээр нэг дунд нь ороод энийгээ дүнгэрсэн болохоос ш гэсэн утгатай юм зөө. Тэгээд би ингээ нэг зүйл дээрээ харамж чинь юм тань зүйл ярьж байхад нь би өөрөө үзэл бодлыг хэлэх хэрэгтэй байсан юм байна. Үзэл бодлоо хэлээгүүд минь уучлаарай. Ер нь харж байгаа энэ дээр нөгөө тайлбар хийсэн бүх хүмүүстэй миний буруу биш тий. Адлууд ярихад болчих чи. Снэ дээр яг хэлсэн хүн нь тэгээд ус төрөө яар гэж байгаа юм биш үү тий. За тий зүгээр хэлээгүй би энэ үгийг амнаас гаргаагүй юм чи миний буруу биш шүү дээ. Харин тийм байна тийм. Хамт инээлтээ суучаад. Тэгээ миний бодлоор энэ тэгж би л тэгж бодд юм аа. Одоо им хүн юм одоо яс суртахгүйгүй тий ямар ч хүний нэг тийм юу байхгүй. Морал янз бүрийн тийм хүмүүс заяа одоо ингэ юм ярьж байгаа шүү дээ. Муухай зүйл ярьж байгаа тэгээд тэрийг сонсоод нэгт юу ч хийдгүү эсвэл хоёрт яг дагаад инээждэг. Нэг 2 3 төрлийн хүмүүс байгаа шүү дээ юм хийдгүү ерөөсөө. Тэдэрэнд айгу илүү санагддаг юм. Ягаад гэвэл амар өөгшүүлж байгаа шүү дээ. Тэр одоо нэг хоёлоо бүлий гэж ярьжсэн нэг өмнөх эпизод тэр. Тэгээд тэрнэр болохоор нэг зүгээр ажиглаа сууж идэг хүмүүстэй юу ч хийдгүү хүмүүс гэдэг шиг. Яг тэрнтэй айгу төстэй. Юу ч хийдгүү эсвэл дагаад инээждэг ийм хүмүүсийн дунд хүрээлэл дундаа ингэж байлгаад таарч чинь мэдээч хэрэг тэр хүн угаасаа илүү хийх хэлэн те ийм муухай юм хэлэхэд зүгээр байгаа юм чинь дахиад хэлнэ гэд тэнгуүтээ энэ энгийн амьдралаас амар тасрангуудаа камерны өмнө ингэж хэлж байгаа байхгүй амар муухай.
Камерны цаана яг ямар гэдгийг Тийм. камерын дээр тийм Өөр байгаа. илүү байж болохоор үнэхээр өндөр магадлалтай. Тэгээд угаасаа нотлогдчихлоо. Ингээд камер дээр ингээд бичигдсэн. Угаасаа 5 хүн жоохныг яг зүгээр ашиглах л байсан шүү дээ. Яг хэлсэн юмнууд л зүгээр ашиглаад зүгээр нэмэх 18 кино хийчихээ. Тэгээд тэр угаасаа team industry амар том байдаг. Тийм болохоор ингээд энийг баг амар өргөн дэлгэрүүлээд ингээд сайхан яваа гэж байгаа юм шиг тий. Өөрөө нэг pimp бодлоод нөгөө нэг ингээд хүний human trafficking гэдэг ч одоо юу гэдэг вүлээ. Хүн ингэж зарж явах. Хүний наймаа тий. Тиймэрхүү ер нь юм хэлчихэж байгаа байхгүй юу. Тэрийгээ болохоор ингээд болцааруулж улс төрлөө ингэж хийж байгаа. Ингээд сэдв өөрчилж байгаа ингээд яг ингээд хогоо хевсэн дугуур хийдэг шиг амар мухад гэж байгаа байхгүй юу. Тэгээд улс төрлөө бол дайрах нь зөвлөлтөө мэдээч хэрэгтэй ингээд угаас юмд бүтэхгүй байгаа тийм үстэй Монголд ч. Гэхдээ ийм жижиг юмыг тэглээгээд хайж болохгүй баггүй юу? Тий. Том юмнууд нь угаасаа байгаа. Гэхдээ жижиг юмнуудыг ингэж хаяад ах юм бол яаж яг үнэхээр жижигхэн биш шүү дээ. Жижигхэн биш. Тэнгүүтээ энэ нь яг тэр хануу гэдэг тэр хүн нь болохоор амар жижигрүүлж яриад байгаа байхгүй юу? Би зүгээр л амаа алдчихсан шүү дээ. Танд яг яагаад амар overreact хийгээд байгаа тий. Реакц өгөх ингэж ах ингэж. Тэм болцааруулж байгаа юмыг болцааруулмааргүй байна. Тэгээд би бас бодсон. Тэгээд одоо cancel culture байгаа шүү дээ. Хүмүүсийг ер нь cancelтэй ингээ тэгээ болиулээ. Тэгээ спонсор хийж байгаа тэр компаниудыг бас боли хэрэглэхээ болигээд. Тэр нь яг ингээд баруунаас орж ирсэн ч гэсэн айгүй зөв оруулж ирж байгаа байхгүй юу? Яг энэ хүмүүсийг л одоо ингэж л байхгүй болохгүй л бол нэрнгээсээ таамжрах нь угаасаа тодорхой. Угаасаа амар хор тавдар шиг тийм үстэй энэ чинь амар муухай хэрэг. Тэгээ би бас далмаар нь тэгж харсан. Нөгөө нэг ихнэрээ зодож байгаа. Тэр ихнэрээ зодсон хүн чинь бас тэр подкастт дийсэн билээ шүү дээ. Одоо юу байхгүй нэг хэдэн жилийн өмнө юу яжсэн маа тэр хүн чинь өмнө 2 ихнэртэй байсан. За би бүр нэр дуртай заа чи ямар фит вүлээ гэж. Эг фит. За тэгсэн чинь эхний ихнэр нь болонгууд би ингээд ихнэр нөхөр байсан юм ч мэдээгүй тэр гойд чи мэдээний сайтн дээр л айгуу тийм явдаг байсан үйл юм шиг байгаа заяа. Тэгээ хэдүүлээ бол яг тийм анзаараагүй л өнгөрдөг яг насан дээрээс нь. Эхний ихнэр нь төгсөөсөн модель. Өөр хэмхтэй гоё эмхтэй бүгд мэднэ. Тэгээ тухайн үед болонгууд би яг чи хайхаам бол яг тэр юу лээ сайтн дээр их мэдэн байдаг хаа. Яг л хоёр дахь ихнэрээ зодож байхад нь би ингээ орж харж ирсэн аахгүй өмнө юу ээжсэн ингээ хож харахад. Сэнжа би жоохон андуурч ярьж магадгүй бах. Гэтэ нэг зөрөөгөө гэдэгт итгэлтэй. Юу гэсэн чи жирэмсэн бахт нь зодсон гээд өөрхөн хүүхдийн ингээд тэгээд гидсэн ингээд том болцсон байхад зодоод тэгээд тухайд салаад мэдээний сайтууд дээр бөө юм болоод тэгэхэд ингээд хүмүүс юу хийсэн бэхээр чи тий цай чан чадахгүй хоол хийж өгч чадахгүй ах чинь 90 нөхөр чамд яаж тогтох юм бэ? Тэгээд ийм зүйл болох нь аргагүй штэ тэгээд хойд олонгууд тэ төгс чимээгүй тэр хоёрын хоёр тийч болоо салж исэн. Тэгээд за ингээ хэдэн жил өнгөрлөө тэр хүн ямар relationshipтэй яаж ийж ингээ заваарж явсныг хийн мэдэх үү тий. Тэгсэн чинь нэг өдөр нэг паблик харилцаатай болсон байлаа. Тэгээ айгүй олон нэвтрүүлэгт ордог хийсэн юм шиг байгаа тэр хоёр дахь их нэртэй. Тэгээд явж исэн чинь нэг өдөр ихнэр нь ингээд IG дээрээ намайг ингэж цадсан зураг нь ингээд дахиад суураа оруулж хаах задуулсан. Тэгээд ингэж зодсон ингэсэн бичлэг ингээ бүх баримттайгаа ингэж гаргаж ирээд тогтоо өрөөд ингэж агсан тавьдаг намайг ингэж хөхрүүлсэн ингэсэн тэгсэн гээд тэгсэн чинь одоо нөгөө сошиал дээр бөө юм болчихж байгаа болохоор ч нөгөө цагтаагийн байгууллагч ажиллаа хийгээд унтчих байгаа байхгүй юу. Тэгээд тэр хүнийг нэг хэдхэн хоног л хорьсон юм шиг байгаа зөө. Тэгээд тэрнээсээ гарч ирсэн нөгөө те одоо нөгөө вайрал болоод байгаа подкастэнд орсон. Яаж синжин тэтрийн найзуудын группийн нэг хэсэг. Тэгэл орсноо тэр нөгөө шоронд орсон талаараа ингээд ярьж байгаа зөө. Амар багталтайгаар яг хөө мөнгө төлөөд өөр өрөөнд орж болдог юм л ихтэй мэ чи ингээд орцсон. Тэгээ тим хүмүүс эдэг мэнийг ч баг хүмүүс оролдож чадахгүй штэ. Ингээд тиймэрхүү утгатай зөө. За тэнгуүдээ нөгөө зодсон хэрэг болонгууд өөрөө ингэж тайлбарлаж байгаа байхгүй юу. Ингээд
бит хоёр ингээд уус хэрүүл гэхээр айгүй хэцүү байд юм аа. Тэгээд ярь шиг зүгээр гараа авчи. Тэр нь амар гээд. Тэгээ гарч явъя гэсэн чинь нөгөөх нь ингээд гарахгүй гэл байхаар ингээд үгүй би гарчий гэдсэн чинь түлхээд унтсан. Тэгсэн чинь тэгээ өгч гэж тайлбар өгж байгаа байхгүй юу. Тэгээд гэр орныхоо бүр хамаг тавилга эвдээд тасарч ингэж унаад тэр зураг нь ингээд ил олцоод хаад одоо яг тийм тайлбар өгж байгаа зөө. Миний бүр гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр чинь болонгод бүр тухайд хамгийн өрөвдөлттэй тэр эмэгтэй ингээд яг хэдхэн хоногийн дараа ингээд IG дээр сторигээд хамт лайв дээр хийжсэн зөө. Тэр залуутайгаа яасан бэ гэсэн чинь тэгээ ингээд хоёр ингээд зүгээр байгаа шүү. Би тэр үед нөгөө угаасаа хосууд муудалцсан штэ. Хит их ингээд уралсандаа болол би ингээд тийм стори дээр хийцсэн юм аа. Гэж байхгүй. Тэнгүүд хамгийн гол нь ингээд тийм юм хилчилчээд нэгний дараа тэр хоёр тэгээ шууд салцсан зөө. Тэгэхээр хүчээр хэлүүлсэн юм шүү гэдэг үнцэг гарч ирж. За нэг тийм тэнгүүдээ ингээд тэр подкаст нь орсон. Тэр подкаст нь яг тэрийг ярьжсэн чинь Амраа гэдэг нэг хүн байдаг та. Тийм. Комеди гэдэг. Тэнгүүдээ сүүлийн үед болонгод комеди хийж байгаа мөг мэдгүй байна гэхдээ ус төлөө орох гээд байгаа тий. Аха. Тэнгүүдээ бид нар бүгд ингэ болохоо юм мэдэн штэ нэг жоохоо охинтой одоо суудсан. Тэгээд нэм сэтгэл зүйчийн нэвтрүүлэгт ороод яаж ар урдуур нь явж яаж жоохоо охтын тархийг угааж байгаа. Тэр жирэмсэн байхад нь яасан ч их уудын хөөе. За би тэр Амраатай бифтэй заяо. Бид хоёр тэгээ UB комеди үзвэ. Тэгсэн чинь за ингээ бата гарч ирэл те эсвэл нөгөө нэг тэр хим байдیں۔ Тэгэл ингээ жижиг сажиг юмнууд нь гарч ирэл. Тэгсэн чинь Амраа гарч ирвэ. Дөнгөж тэр нэг скандал те тэр драма нэг ингээ халуун байхад ерөөсө бүлээсэйг байхад заяо. Тэгээ бид хоёр ингээ хүй Амраа TV ингээ гайхаад гоосож авахгүй. Энд чинь нөгөө нэг мөн үү гэдгийгсэн чинь ингээл гоо болохоор ингээл тий. Тэгээ гайхаж чадахгүй. Энэ төгснө хийж байгаа гэд. Ядаж тэр бүлээцүүлээд гарч ирдэг юм бах та. Яг халуун дээр гарч ирж байгаа байхгүй. Тэгмүүд нь би ингээл гайхаж чадаа. За юу гэж хэлэх нь сонсъё тий. Тэгсэн чинь тэр нэг драмагаа ингээд юу болсон муухай хөгийн шаа шиг аашлснаа жок болгож хэлж байгаа байхгүй. Манай эхнэр зүгээр харин ингээд хамаг юм аа ингээд хувийн юм хамаг юм ингээд дэлгэчих юм аа. Хүний ингээд хамаг паблик юм ингээл ингээд биш хамаг хувийн юм паблик болгочлоо. Тэгээд ингээд дэлгэцэн дээр ингээд камерны урд ярьсан чинь одоо бүх хүмүүс намайг хараад тэгснэ хүмүүс ингээд инээгээд байгаа байхгүй тэр жоконд нь. Тэгээд ингээд хүмүүс хоёр нь бол ингээд паблик байгаа ингээд реакцлж байгаа хүмүүс ер нь бол амар хүн дээр хүлээж аваад байна хөнгөх юмыг гэсэн аятай юм хэлсэн. Яг тэгж хэлээгүй мэдээж хэрэг. Гэхдээ ер нь тиймэрхүү утгаар хэлсэн. Тэгээд би бүр ингээ уур урчиж байгаа байхгүй юу. Тэгээд би тэр үедээ ингээ бүү мүү гэд ингэх ёстой байсан л та. Таач би тэгж хэлээгүй. Тэгж дуураагүй. Би тэгж дуураагүй амар харамсдаг. Тэгээд одоо хүртэл би бүр амар харамсал тэр хүнд амар дург байхгүй юу. Тэгж яхад биш тээ. Гайхаж чадчих байгаа. Энэ одоо подкаст хийж байгаа хүмүүстэй энэ одоо ингээ инфлюенсер байгаа хүмүүстэй яаж хамт байгаад би бүр ингээ тийм нэг юм хэлчихэр чинь эсвэл подкаст дунд нь штэ тэр 5 хүн чинь хэлчихэр шууд паузлт юм байгаас хүй бид юу яриад байгаа юм гээд хамгийн гол нь тэр дунд байгаа тэр эдит нэж байгаа зохион байгуулч бүх хүмүүсийн нэг асуудал буруу юм гэж тоогоо нэгж бодоогүй түнхтэй хүмүүс сонор хүлээж авахуч гэж хүнд норч ирэхгүй байгаа. Тэнгүүтээ би одоо өөртөө тусгай заяа ингээд би тэр үед бүү гэж хэлээгүй дээ одоо хүртэл харамсаж байна. Тэгсэн чинь одоо энэ нөгөө нэг одоо өөрийнх нь нэрээ цайруулах байгаа хитэн яаж юм тийм үстэй. Би сонсоогүй штэ. Тэр чинь амар муухай үлдэх хэсэхгүй хүн чанартай хүн бол. Тэгсэн чинь ингээ үлдэхгүй бид яг тэрнээс нь бол амар жаадлж байгаа, шүмжилж байгаа. Тэгээд тэр Амрааг одоо ингээ харахаар уур үрээдтэй. Одоо тэр нэг буцаж ирэхэд нэг гэртээ гээд нэг тийм прожект байгаа юм шиг гон зөв аппликейшн эсвэл сайт. Тэгээ тэрний яадаг гэсэн чи зуучлалын сайт тэр нь болохоор үл хөдлөх хөрөнгө зуучладаг. Тэгээ гадаадд байгаа хүмүүст. Тэгээ гадаадд байгаа хүмүүс нэг Монгол руу буцаж ирэхэд ер нь одоо ингээ гэр орондоо тэгээ байр савтай ч юм эсвэл үл хөдлөхтэй болгохын тулд тэгээс хэрвээ скам дуулах юм бол тий
мөнгөний буцааж өгөн ч гэдэм үү. Эсвэл ер нь баттай, сумху баттай тийм үйл хөдлөлийг ингэж өгнө гэсэн юм амлаж байгаа. Тэрэн дээр рекламн дээр хэн тоглолцсон гэсэн гэж. Тэр амраа тоглолцсон байгаа байхгүй юу? Фэйсбүүкэн дээр нэг рил гадарсан зөө. Шууд өөрт чамч бүр ингэж царайг нь хараад гараа бүр ингэж. Ингэж даралт гэсэн. Ингэж яхад яг хүмүүс яагаад ингэж реакцлахгүй байгааг бүр гайхаж байна. Одоо гэхдээ ер нь бол өмнөхөөс илүү сайн тий нөгөө хүмүүс ууралж ийн юмаа ингэ илэрхийлж чинь тэр нь бол надад айгүй сайн санагдаж байна. Хоёр дахь дугаар дээр хоёлаа ярьжсэн шүү дээ. Cancel culture тий. Манайд жигнэсээ нэвтрээсээ жигнэсээ cancelтаасаа зинжанг одоо ингэ явахгүй ингэ нэвтрээ явж байхад нь бас баярлж байна. За тэр ээгийг их өргөчлүүлэхэд тэгээ одоо ч цадар чи ингээд хэсэг чимээгүй байсан юм уу эсвэл чимээтэй байсан юм уу бүү мэдцээ. Тэрнээс хойш бол би бол хараагүй. Тэгээд тэгжсэн чи Таиланд илүү Вьетнамд ч илүү очсон байна зөө. Тэндээ нэг Таиланд их нэртэй болцсон. Тэгээл нөгөө тасгал хийж онлайнаар ингэж хүмүүс коучилдаг, тэгч мөнгө олдог. Мэдгүй тэг өөр ажил хийдэг гэж магадгүй. Тэгтээ тэр мөрийг сайн мэдэхгүй. Тэгээд тэгсэн чинь тэр хөөрхий тэр гадаад ихнэр нь яг нөгөө хоёртой адилхан дахиад зодуулсан, дахиад хараараа нь тавьцсан. Тэгээд тэг ингэж буудал орсон, өөр хүнтэй чадалсан, өөр аккаунт нээсэн. Dating app дээр тэг ингэж байсан бүгднийг тавьснаа. Тэгээ гэрийнхаа ингээл нөх хяналтын камерын бичлэгийг тавиал ингээд тийм туйхан эмхтэй ингээ хоолойнд боогоол. Тэгээд ингэж хүүхнээс залгаал. Тэгэл хамгийн сүүлийн аргаа ингээд сошиал дээр тавих штеп бүр байж болох. Тэгэл тавиал салаа яваад өгч байгаа байхгүй. Тэгээ тэрнээс хойш хүмүүс яасан 3 дахь удаа тэр хүн чинь одоо хэдтэй 37-тай ухаарахгүй. Хизэж боломжгүй болцсон тий. Тэгснээ ингээд өөрөө тэгсэн штеп ингээд хэцүү ч юмдаа амьдрал яас ингэ нөгөө стори хийцэндээ амар урт. Тэгээд тэр доор нь болохоор ер нь зүгээр амиа хорлцд юм өдөө гэж төгсгөл дээр тэгээ бичсэн байгаа байхгүй. Тэгвэл хүмүүс чинь шууд ингээд тэг амиа хорлцох гэдэг нь штэ. Хамгийн гол нэг өргөтүүлэх юм бичсэн байгаа байхгүй. Миний сүүлчийн 7 минут нөгөө нэм юм байдаг байхгүй. Хүн хөхтэй нөгөө амьдралынхаа нэг ингээд 7 минутыг ингэж гүйлгэж хардаг гэсэн чинь миний сүүлчийн 7 минут эний тэр мэргээ солиорсон зөө. Хин тэрийг өргөтгөлтэй. Тэгээ хэлэнгүүт ч угаасаа хүмүүс ч амиа хорлоо орлоо штэ. Тэгсэн чинь тэнгүүдээ одоо болохоор яхаар та нар шийдтiin. Миний амиа хорлохгүй гэд. Өөрөө хэлжээ тийм юм. Зүгээр ингэж нэрээ агаар ингэж хумсалж ийснаас, хоол хумсалж ийснаас, ус хумсалж ийснаас зүгээр бэлдсэн дээрээ нэрээ гэсэн шүү. Одоо ингэ хүмүүс байж байгаа штэ мэдээж ингэ гэр бүлийн хүчирхэл гэдэг чинь бүр ингэ энгийн гэмт хэрэгээс илүү балиар зүйл ахгүй юу. Гэт бодоод үзтээ хүн ингээд бинд хүний тайртай миний хамгийн татан нэнтэн гэр бүлийн гишүүн чи одоо бидний ингээд нэг хэсэг л гэсэн үг шүү дээ. Хамгийн их харилцаж хамгаалах хэвээр хүнтэй хамгийн аимшигтай зүйл хийчээд тэрийг хүмүүс ингээд жигших нь ойлгомжтой байхад чигтсэн хүмүүс рүү ингээд дайраад стори дээр ингээд хийснэ. Энэ нэг юу лээ сонин биетэй, сонин царай зүтэй энэ одоо юугаа мэдтээ. Энэ царайг нь хартаа тэгснэ надаа ингэж хэлж ийн гээд амарч чад. Тэгээд ер нь тиймэрхүү юм харахад бол сэтгэл аягүй өвдөж байгаа. Тэнгүүтээ одоо бас дахиад нэг юм байлээ л дээ. Нэг бичлэг вайрлуулад байгаа. Тэгээд тэрэнд гисэн чинь юу вэ гэсэн чинь нэг эмхтэй ингээд найзлуугаараар тавьсан. Тэгээ яг баригдсан. Тэгээд нөгөө нэг машин дотор байж байгаа баригдсан. Тэгээд барингуудаа тэр нэг найз охиноо л гэсэн үг шүү дээ. Найз охиноо ингээд зодж байгаа. Багал зурдж байгаа зогчоо тий юу гэдэг. Тэрийг харахаар бас амар ингээд өрөвдөж байгаа. Тэнгүүтээ коммент уншиж байгаа. Коммент уншсан чинь хохин штэ. Зодуулж ижил энэ ариус сурах юм биш үү те. Зодоо тав. Ингээ 90 доор орохоор ч угаасаа л ингэж таараа. Идэх юм а идэл. Тэгээд ер нь бол биед нь халдна гэдэг чинь шал ондоо хэрэг байхгүй тийм үстэй. Би тэр бичлэгийг айгүйх гүйлгэж үзсэн байхгүй. Одоо ингээд тэр эмэгтэй тэгээд яхан эсрүүцэд алгадчихж байгаа. Гэхдээ хоолой боолгуулсны дараа алгадчихж байгаа байхгүй өөр юмтай. Тэгээ нөгөөх нь бүр ингээ ямар муухай балбаж авд юм бэ хөөе. Алгадчих та. Ямар муухай төлөвлөгдөө.
Эн чинь тэгэд ёс зүйн нэг хэрэг явж байгаа. Тэнгүүд хоёрт нь эн чинь амар тэгш босохгүй. Яагаад гэвэл эмэгтэй хүн яаж эрэгтэй хүнийг яг үндэ физикли барж чадах юм бэ тиймстэй. Энгийн хоёр хүн байвал тэгэд тэр залууч гэсэн ер нь бол ингээд би эрхүүл харагдсан миний нүдэнд бол тэгээд тэр охиныг ямар ч их ингэж түлхэж яа тийм тэгээд тэр нэг залуутаагаа бас хэрэлдээд авамаас нэг юу болоочгүй тэгээд ингэж уур уцаар ингэж гаргацсан ёс зүйтэй хийсэн зүгээрээ тэгээд зүгээр хэрвээ чи өөр хүн юу гэдэг араар тавилах юм бол зүгээр алхаад явсан зүгээрээ Бас тэгтээ нөгөө нэм үг ер нь бол ингэ бас сошиалтай бас нэг хүмүүс тэр ярьж байгааг л би сонсч ирсэн. Гэтэ тэрэн дээр бол би 100% санал нийлж байгаа байхгүй юу? Юу вэ гэсэн чинь одоо ингээд эмэгтэй хүн хосын ярилцаанд ямар цан характертай, ямар байх нь 100% эрэгтэйгээс хамаардаг. Хэрвээ эрэгтэй нь арчаагүй юм хүн байх юм бол эмэгтэйнээс ингээд илүү хартай, муухай ажилтдаг, янз бүр үйлдэл хийдэг тий. Эрэгтэй нь эмэгтэйгээ хайрлал ингээд нөгөө цэцэг хусалдаг гэдэгтэй. Тэгэл ургуулаад ингээд итгэл ах юм бол нөгөө эмэгтэй нь бас ингээд айгүй хайрладаг. Нөгөө эмэгтэй хүний чинь ер нь бол одоо хийж чаддаг зүйл өөрөх ч юм уу энергийнхаа хувьд тийм юу ч үржүүлж чаддаг гэдэг бохгүй юу. Тийм чамд ингээ хүмүүс өгөнгүүд тэрийг чинь хоол болгож өгнө. Тэ юу лээ зүгээр нэг амьдралыг гэр бүл болгож өгч чадна тий. Бүх зүйлийг ингэж үржүүлээд бүтээгдэхүүн болгож яг зүйл болгож чаддаг. Ер нь бол айгүй тийм гайхалтай хүмүүс аахгүй юу. Тэнгүүтээ муухай зүйл өгвөл яг уу муухайг чинь л үржүүлж өгнө. Бүр ямар ч өөр тийм арга гаргалгаа байхгүй. Гэтэ яг бүх эмэгтэй хүмүүс сайн гэж хэлэхгүй. Үнэхээр муухай хүмүүс байгаа. Тэр нь болонгууд одоо нийгэмд болж байгаа хэрэгүүдээс харахад болонгууд айгүй цөөхөн байгаа учраагаад байна. Тэгээ хинхэн нь болонгууд нөгөө талаасаа. Тийм. Тэгээд айгүй тийж ярьдэн штэ. Тэгэл наад нэг балан юмнуудтай угаасаа нийлээд тэр яг сайн залуучууд ингэ орхичдөг үсттэй гээл тий. Тэг яг буруутгадаг хүмүүс бас байна. Тийм хүчрхийллийн хэрэг болж байхад. Тэгээд өөрөө далжхан чи иймэрхүү хүмүүсийн араас явхаар угаасаа л юм болно. Хүчрхийлүүлэн зодуулна тий. Яг нэг ойлгомжтой хэрэг юм шиг. Яг үүндээ бодит байдал дээр хизэж тийм байдгүй. Тэгэд ингээд энэ зарим хүмүүсийг одоо жишээлбэх юм бол тий ингээд үерхэж яваад 4-5 жил яваад тий амар сайхан цэцэг ургуулал нэр ингээд солон гараад тийжит л яг хамт амьдраад эхэлсэн чинь тий гинт зодоод эхэлдэг ч юм уу тий. Яг нэг тиймэрхүү жоохон скам тий. Тэгээд тиймэрхүү юмэр кейсүүд бас харагддаг. Тийм болохоор яг хизээч тэр хохирогчийг буруутгаж болохгүй байхгүй яг үндэ хохирсон хүн бол хохирсон л хүн нэрээ. Тэгээд зарим хүмүүс тэрийг яг яагаад хилээд байна гэсэн чинь токсик харилцаанууд дээ шүү дээ. Яагаад угаасаа л нөгөө нэг болж бүтгүй харилцаа нөгөө нэг зарим охтууд ч айгүй ингээд дууралцсан тий. Нөгөө нэг харилцаанд айгүй юм авдаг. Тэрнээсээ гэл нэг филинг нэг дээшөө доошо болгоол жирийн нэг амьдралаас ингээд яг гаргаж ирээл хэвээр амар олон эмошн мэдрүүлээл тэгэл яг жинхэнэ амьд байгаа юм шиг л мэдрүүлээл тэр токсик харилцаа мэрилцаа. Тэд нар бол шал ундаа асуудал. Тэр нэг токсик бандтай ингэж явж байгаа. Тэнгүүдээ нэг найзуудтай тэгэл хэлдэгтэй ёо би энд ингэ дахиад салчлаа ч юм уу тий. Тэр мэр бол жоохон ондоо хэрэг яг хүчрхэл гэдэг чинь яг ноцтой асуудал тийм үстэй. Бас юу яжсэн шүү дээ нөгөө сошиал дээр нэг бас олонний танил эмэгтэй нэг ярьцлаганд орохдоо нэг одоо харилцаагаа амар хүчрхэл тунд байсан утгаар л ирсэн аахгүй юу. Тэгээ салтан байрна гэсэн чинь үгүй бүхэн байрна нөгөө залуу тэгт мэгдэг тэгээд бүр ингээд аргагүй ихэнд бүр ингээд яаж иж байгаа нэг салж исэн гээд исэн чинь тэрийг ингээд ярахтаа тэр эмэгтэй уйлаагүй ингээд тийм гонёлсон зовсон янзтай яриаггүй зүг нормал ингээд ирчихэж байгаа байхгүй юу надаа зүг тийм болч исэн тэгсэн чинь хүмүүс ингээд тэр эмэгтэйг буруутгаад эхэлсэн зөө нэрийг хэлээгүйсэн зав нэгт хамгийн гол нь тэр одоо харилцаанд байсан үнийхээ хинж ээж болно шүү дээ яг үнийг хэлэхэд тэгсэн чинь тэр хүн чинь одоо гэр бүлтэй шүү дээ чи яах гэж ингэж хүний амьдралыг сүрүүлж байгаа юм шиг одоо ингэж гарч ирж юм ярьж байгаа тийм түнгүүтээ өөрөө дайлчсан ч ингэчээд
яхаа одоо нэм яриад байгаа ингээд тэр эмгтэй л өнгөж буруугаа чихээд байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг хараад ингээ уур хүрчээсэн чинь бас нэг рил олж харсан юмасан чи тэр бол ингээ яг гой тохирсон хариулт хэлцмэнсэн зөө. Хүн хайртай одоо тэр муул одоо харилцаагаа ингэж эргүүлж гаргаж ирж яриад тэр хүн намайг ингэдэгээс шүү гэдэг чи одоо гэмт хэргийн шин чанартай мэрж өгж байгаа шүү дээ. Түнгүүтээ чи ингэж те нэгэн цагт хайртай дуртай гэжсэн үнэ ингэж мууллаа гэж хүмүүс уралж байгаа юм зөө. Гэтэ яг үнийхэд гол point нь юу гэхээр хайртай дуртай гэж бүр хамт байхдаа гэмт хэргийн шин чанартай зүйлийг хайртай хүнтэй хийчээд тэ харилцаагаа ингээд тэр чинь идэвхрлийн процесс чи амар удаан явагдсан шүү дээ. Яг гадна л та нэг зүгээр харагдчих болох ч гэсэн чинь бүр хэдэн жил ч ингээ тэ тэр их зүйл туулсан мэдхгүй. Тэгээд нэг одоо л нэг амны чадхаар болоод тэрийгэ ярихт нь олонгууд тэ буруу нь юу гэсэн үг юм бэ? Тэр хүн тэр зүйлийг хийхдээ өөрөө тэр хайрт дуртайгаа яагаад бодоогүй. Одоо эргүүлээ тэ хэрэг ингэж атсан байхад ингээд яагаад би эргүүлээ бодох хэвтэй юм. Тийм үстэй. Яг үүрэг нь яг хохирогч Тэр чинь бодож тийм. Тэр хайрын үүргийг яагаад хохирогч нь хийх хэвтэй тийм үстэй. Яагаад тэр ингээд үйлдэгч нь хийсэн мөртлөө ихлүүлсэн мөртлөө тий хохирогч нь заавал хамгийн юмыг ингэж болцааруулж иж байх хэвээр юм хайшаа. Тэр бол айгуу сонио хэрэг. Тэнгүүтээ одоо ингээд ус амир тийм үнсэрхэг үзлүүд байгаа шүү дээ. Тэгэл эмэгтэй хүн чинь ингэ зөөлрүүлэх хэрэгтэй мэрэгтэй гэсэн. Өөр өөрийгөө л бодох хэрэгтэй нэрээ шүү. Хүн яг үнэндээ энэ гендер гэхээс илүү те энэ хүүс гэхээс илүү яг хүн бол хүн. Өөрийгөө бодох хэрэгтэй. Эмэгтэй эрэгтэй гэхээс өмнө бол чи яг ингэ хувь хүн байгаа. Тэрийг айгуу сайн бодох хэрэгтэй. Өөрийгөө арчлах хэрэгтэй. Тэгсний дараа тий бас ингэ өөрийн эмэгтэй хүн тэр чи одоо нийгэмд ямар хэцүү байгаад байгаа болий. Тийм болохоор яг өөрийгөө сайн бодцоогоор хүмүүсийн тийм тэгээд эмэгтэй хүн өөрийгөө нэгт тавих ёстой гэдгийг бол би бүр амар миний баг юу гэдэг юм мото гэдэг юм. Тиймэрхүү. Дээрээс нь бас Монгол сошиал төр нэг юм болоод байгаа байхгүй юу? Гэтэ за яг шулуух хэлэхэд би яагаад түүний хүмүүс үзээ ядаад байгааг мэдэхгүй. Нэг эмэгтэй артист зөө. Яг энэ нэрийг хэлэхгүй өнгөрөөч. Яагаад би сайн өөрөө судалж харж үзээгүй. Хүмүүс үзээ ядаад л байгаа зөө. Тэгсэн чинь би өнөөдөр ажил дээрээс асуулаа цааны цагаараа. Энэ хүнийг яагаад хүмүүс үзээ ядаад байгаа юм бэ гэсэн чинь одоо болж байгаа юм хэрэг аваад байгаа шүү дээ. Хүмүүс ингээд үзээ ядаад тэгсэн чинь тэр эмэгтэй артист болонгууд та нар тэгэл үцгээ болчооч те. Урлагийнх нь л бол бүгдээрээ дайраад ах ингээд. Чигч хэлснээс болсон юм шиг бэнлээ гэж хэлсэн зөө. Өстө наад ч тийм мэдгүй хаа гэдэг юу. Би хүртэл тэгсэн тийм үү. Тэгсэн чинь одоо би ингээд өнөөдөр ингээд тэрийг сонсоод юу гэж бодсон бэ гэгээд Монгол бид нар ингээд ийм хүмүүсээ аюу ингээд давруулсан байгааз Солонгос ямар ч алдарт нь ингэж хэлсэн бол амьдрал нь бодоо болж байгаа. Карьер нь тэр чигээрээ одоо ингээд Солонгост ингээд алтартнууд ямар нэгэн төсвөл кино, реклам тий том гэрээ байгуулж орж байгаа шүү дээ. Гэрэн дээр нь юу гэж заасан байдаг вэ гэхээр одоо би жишээл нэг том кинонд одоо оролцлоо дүр бүтээлээ гэж бодъё заяа. Тэнгүүтээ би ингээд нэг тэнийг үйлдэл хийсэн хүн бүл ийдсэн эсвэл нэг ярьцлаган дээр тэнийг юм ярьсан тий сошиал дээр бичсэн. Тэгэх юм бол хүмүүс намайг канселтаад миний тоглосон киног үзэхгүй. Тэнгүүтээ тэр кино шууд алтгтлорж байгаа. Тэнгүүтээ тэр одоо уран бүтээлчээс болж орсон учраас хамаг нөгөө одоо алтгтал нь тэр хүн төлөх хэрэгтэй байдаг. Канселтгаас гадна нэмж өрөнд ордог байхгүй юу? Энэ бол айгүй зүйл ягаад тэгэхээр урлагийнхан гэдэг бол хүмүүс соён гэгээр л түүх хэвээр хүмүүс тий тэгэхгүй ингээд бозар болохаагаа үнтэй ингээд тийгтэй тийм уу энэ нэг юм чинь заваарсан дээр бүр заван болт юм байгаа зү яг үнэ тий одоо тамлуу очно гэж айлах шаардлагагүй тамд амьдрах уу бүнд тий угаасаа яг артист гэдэг үг бол арт бүтээж байгаа урлаг бүтээж байгаа бол яг үнэндээ энэ амьдралын яг ингээд нийгмийн аягүй тусгал болгож өгдөө штий. Урлагч нь. Тэгээд тусгал нь болол яг ингэж муухай гарч ирж байгаа юм шиг л энэ л та бодвол
Амар муухай байхгүй тэгэл юм ч юм нэр. Тийм байна. Тэгээд бит хоёр уул нь бол энэ эпизодыг ирэх готолсон байхгүй юу? Тэгээ би бүр ингээ мейкап витер хүртэл хийсэн. Одоо энд харагдаж байгаа бичлэг нь I feel like you don't love me as much as I do. Like it's not mutual. Тийм. Тэгсэн чи харин нэг миний аудио байхгүй. Одоо ингээд яг ингээ гоо ганцаар яриад байгаа байхгүй. тэгээд чиний хувьд нэг жишээ гаргахаар сонирхолтой дамжлагтан тийш. Гэтэ яг Тэгээд би харин ингээд аудиог нь ингээд тэгэл харин би ингээ гоод хэлэл яана мана oh my god яа бүр ингээд би болох байжлаа гэдгсэн чинь гоо айсан гэж байгаа байхгүй. Нийт яасан бэ гэсэн чинь бид хоёрын ярьсан юм ингээд сошиал дээр байгаад юм яана зүгээр. Яг үндэ зүгээр л аудио байхгүй болсон. Тэгээд бид хоёр дахиж ингэж рекордлох хэрэгтэй болоод тэгээ жоохон төвөгтэй линктэй одоо яа их үү. Тэгээ би ингээд ер нь бол дахин шалгах хэрэгтэй юм шиг байна. Яг ингээд юу start record гэхээс өмнө тийм жоохон лайт би тэгээд хайрн тэр мейкап зүгээр. Би бүр болон дүрсэн. Боо юм ийсэн шүү дээ. Тийм тэгээд амар зориг чин сэтгэл гаргаж мейкап бол хийсэн. тэгсэн чинь яг юуны тухай ярих гээд бид хоёр ингэ мейкап хийгээл ингэж яагаад л байсан гэсэн чинь obsession. Ой ч үгүй obsession Би ярьсан. дугаараасаа эхлээл ирсэн да. Яа тийм тэгээд Тэ ярина гэл айгүй удаан хугацаанд энэ бит хоёроос үнэхээр салахгүй. салахгүй байх бүр obsessed болчихж тэгэж үгүй. За тэгээд манай гоо одоо obsession гэдэг үг яг ямар утгатай учиртай үг болох вэ ингээд тайлбарлаа. Би нөө obsession гэдэг үгийг хайж үзсэн байхгүй юу? Яг ямар гаралтай яаж үгүй гэд. Тэнгүүтээ нөгөө өвгний үг гарлыг ингээ хайхаа нэг латин хэл рүү орчдөг тоо. Тэнгүүтээ латинаар бол ингээд нэг бичсэн байгаа. Би ингээд дуудах ихэр амар буруу дуудлаа дуудах учраас хэлмээргүй. Зөв гаргаад харуулчих. За тэнгүүтээ энэ нөгөө латинаар одоо ингээд дэлгэцнээр гараад ирсэн танаар харж байгаа зүгийг тэр нь болонгууд эхний үеийн нь болонгууд жуулах нь эсрэг дээр өмнө гэсэн утгатай. Сүүлийн үеийн нь болонгууд суух гэсэн утгатай. Тэнгүүтээ шууд утгаараа болонгууд эргэн бүслэх, хотыг бүслэх гэсэн нэг тийм утга гараад ирчихэж байгаа гэсэн үг. Эхний утга нь. Тэнгүүтээ Эрдэнэ Ромд дайсны хотыг бүтлаас нь бүслээд нэг гарцгүй шахалт үүсгэхийг ингэж хэлдэг гэсэн гэж байгаа. Тэнгүүтээ энэ утга нь болонгууд одоо цаг хугацааны ихээр өөрчлөлтүүд дунд зууны үед одоо жигнэр obsession болоод тэ яаж өөрчлөгдсөн байсан чинь шашин талаас өөрчлөгдсөн гинэ. Муу сүнс хүнийг эзэмдэх гэсэн утгаар ашигладаг гэсэн. Тэгээд иймэрхүү утгатай үг. Тэгээд бид хоёр тэгэл амар ярьсан. Тэгэл би ингээл бас тэг obsession надад ямар утгатай үг болохыг ингээл тайлбарласан. Одоо тайлбарлаж маргагүй наа өөртөө бодсон. Тэгээд жоохон инээдтэй тэгээд за ер нь бол киноныхон зүгээр амар товчхон бид хоёр зүгээр ингээл яваад өгчээ. За тэгээд гоо бас ингээд хажуунаас fun fact хэлж магадгүй гэт ямар ч байсан. За хамгийн Байхгүй дээ. За obsession за Өмнөх дугаартаа дууссан. яриад байна. Тэгээд энэ кино маань болохоор энэ он гарсан 4 сард гэнэ үү тийм гарсан. Тэгээд director найруулагч нь болохоор Corey Baker гэдэг нөгөө ютубер байгаа. Тэгээд ютубер маань тэгээд нөгөө анхны нөгөө инди фильм яг ингээд том киногоо хийлж үзсэн. Тэгээд үзсэн чи амар амжилттай 300 сая бараг долларын юутай ашигтай байна уу? Дахиад одоо 500 хүртэл явсан ч гэж магадгүй. Тэгээд 400 дээрээ явж исэн. ямар голдон л юм яа л да тэгвэл. Тэгээд за энэ кино маань ер нь 4 гол дүртэй. Тэр дунд л ер нь явж идэв. Туслах дүрүүд нэг амар сүртэй хамааралтай биш. За тэгээд Bear, Nikki, Sarah, Ian гэдэг нэг 4 дүр байна. Нэг 4 найзууд нэг 2 эрэгтэй 2 эмэгтэй дүр.
За Bear нь яасан бэ гэсэн чинь манай гол дүр ерөнхийдөө бол хоёр дахь гол дүр маань Ники. Өөртөө би obsession үзээд Bear-ыг үзэн ядахгүй. Bear тэр нөгөө нэг эсрэг дүр гэж бодоогүй байвал би амар бифтэй шүү хүй. Тэр хүнийг ингэж дефендлж байгаа тийм өмөрч байгаа хүмүүс зүгээр тэр амраатагаа зайлгна. Энэ fun fact зөө. Би ажлынхаа нэг залуутай иржсэн аахгүй юу? Өө чи энэ киног үзсэн амар гоё кино илээ тийм ээ гэжсэн чи манай ажлын нэг бадаг. Манай ажлын нэг хоёр хүн байдیں۔ Зөө. За. Нэг залуу нэг охинд сайн. Нөгөө охин ингээд үгүй гэд нэг шуумаа тавьсан. Тэгээ ер нь бол тэр хоёр хоёулаа ямар ч гимгүй хүмүүс л дээ. Наад тэр хоёр шиг санагдаа болдгоо. Тэгээ одоо тэр араас нь гүгэл хэдин юм мөгөл тэгэд Тэмүүтээ манай ажлын тэр залууг те энэ яг тийм байсан бол тийм зүйл хийх юм шүү дээ. Бүр яг нүдэнд харагдаад болдгоо. Харин тийм заваарсан. За тэгээд Bear нь болохоор яг ингээд гол поинтууд нь тэр дүрийн мэдэх хэвээр юмнууд нь болохоор кино хэлэнгүүд муур нөхчдөг. Тэгээд муур өгснийхаа дараа хогийн савнд хийчдэг. Нэгт тийм байна. Зөө. За хоёрт болохоор ингээд манай дүр яг Никид бэлэг авна гэж далжганд явж агаад тэгээд тэр нэгт гэж хэлж байгаа шүү дээ. Яна sorry. Тэнгүүтээ нэгтгэхээс өмнө тэгтгэх нь юун дээр байдаг гэсэн чинь нөгөө сэтгэлээ илчлэхдээ ингэж хэлдэг юм аа. Энэ хотод ирсэн гэхэд надад цор ганц сайн хандсан бол чи энэ юу гэсэн үг вэ гэхээр өөр сонголт байхгүй учраас л би чамд хайртай. Чи болохоор биш. Тэгэхээр энэ бол тий хогийн амтан гэдэг тэгтэх бодно. Нэгтгэн тэр муура ингэтгэн. За хоёр дахь. За хоёр дахь нь болохоор Никид ингээд бэлэг авч өгч жоод Ники нөгөө нэг зүйлтэй унгаагаад тэгээд тэгсэн чинь Никид нөгөө зүйлт бэлэг авч өгч явахдаа яг ингээд орсон шоп нь болохоор ингээд хүсэл биелүүлдэг тийм нэг юм зард юм байна. Тэгсэн чинь тэрийг нь авахаа тэр Никид бэлэг болгож. Энэ тэгээд тэгсэн чинь чаваас Никидээ өгч чадаагүй яагаад бол хулцахад пизда болохоор тэгээд тэр хүслийн юугаа өөртөө хэрэгжилжтэй юм аа. Тэгээ яг хэлсэн үг нь болохоор Ники энэ хорвоогоос надад л хамаагийн их хайртай байгаасаа л гэд хүсчихдээ. Тэгээд манай нөгөө нэг кино болохоор ер нь л жоох ингээд шалгуунд оол явчихдаг. Яг тэгэл хугалсны дараа одоо мөчрөө хугалсны дараа Ники яг ингээл зогсоол тий шууд аимшиг кино эхэлж байгаа байхгүй. За тэгээд Ники н орж ирэл. Тэгээ ер нь бол ингээ хүсэл нь биелсэн л гэсэн үг. Тэгээд манай obsession яг тийм гутхан тийм байгаа даа. За 3 дахь point нь 3 дахь яг point ягаад энэ хүн хараал эзэн оршин нэг өнөг юм баста шавхаанаас гарч ирсэн хар гөлөг гэдгийг Никиг яг Ники биш байна гэдгийг ойлгочоод нэг удаа үл уушиж байгаа юм заяа. Үл хайхраад за зүгээр юм байна тэгээд үүдээс нь хэлж байгаа байхгүй. Дахиад 2 удаа тэгэж ингэж үл оошоосон заяа. Тэрэн дээр нь яасан ер нь ингээд жижиг сажиг деталууд дээр ойлгол гэдэг. Гэхдээ ингээд тариалууд навшчих. Тийм. Тэг 2 дахь дээр яасан бэ гэсэн чинь яг тэгээд те нөгөө Ники биш вэ гэдгийг мэдчихээд тэр хоёр бавлцаж байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө манай Ники хамгийн муухай сцен заяа миний хувьд бол яг ингээд ямар ч хов хоосон царайтай аман ангаацсан яг ингээд дуугарч байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө нэг манай тэр гол дүр чинь нэг ингээд бүр зүгээр зүр тийшээ баг яадам яаж өдлөө таам яаж яах ямар ч том бүкстэй. Тэгээд хамгийн муухай сцен тэгж гарч ирдэг. За 3-т нь болохоор Ники гуйж байгаа. Намайг алчаач яг гуйж ийн. Энэ яг миний ингэж удирдах байгаа юм. Утгаа чи баг амир олж ирчих. Харин тийм. Энэ дөрөвдгэн заяа. Ингээд нөгөө жинхэнэ Ники яг нөгөө Никийг унтчих хат нь ингээд Bear намайг алчаач гуйж ийн. Please зүгээр намайг зүгээр байхгүй болгочих. Тэгсэн чинь юу гэсэн гэж манай тэр гол дүр надтай байж хад юу муухайгаа таа гэх. Чи муухай болохоор за 5-т нь заяа. Яг тэгж хэлснийхаа дараа
Сара нөгөө нэг хоёр дахь эмэгтэй дүр тэрний машин дотор ороод тэгээ тэр хоёр ингээ юм ярьж байгаа байхгүй юу. Тэгэл нөгөө нэг тэрийг яасан бэ гэсэн чинь нөгөө коллеж тэнцсэн одоо би явмаар байна тэрийг ярьжсэн чинь би чиний зүүн тадлээсэн штэ. Ер нь бол үнсэлцгээл яриад байгаа. Тэгээд ингээ манай бэр ингэж хараш явал яг нөгөө пистач. Тэг ингээ үнсэх гээд байгаа байхгүй юу. Айлгийн сайхан зүгээрээс охиныг тийм болгочоод араар нь тавиад ер нь бол энэ чинь араар тавил тоо. За Ники орж ирлээ зөө. Пас гэл ороод ирлээ. Тэгээд нөгөө сайрагч нь ер нь бол алчж байгаа. Тэгээ нөгөө талд нь гарч ирснээ ингээд бэрлөө. Бэр энэ бол чиний л буруу. Энэ бүхэн чиний л буруу. Зүгээрээ чиний л буруу. Одоо чиний л чи өөрөө л хэлүүлсэн гэд. Тэгээ хоёулын ингээд би цогцсон нөгөөс аваад ори мори хан зүр за тэгээд нэг юм боллоо. Харамсалтай. Тэнгүүтээ за яасан бэ гэсэн чинь дахиад хүслийн нөгөө нэг ингэ шивнэх юмнуудаа дахиж авбаа. Тэнгүүтээ ийн гэдэг найзтай, эрэгтэй найзтай. За чи шимжих. Энийг зүгээр болоосаа гэд нэг юм шимжих. Нэг надад хайрг болгочих. Гэ шивнээд нэг хүн рүү тулгаж байгаа байхгүй. Одоо нөгөө өөрийгөө аалах ёстой гэдгийг мэдсээр ижиж, алж иж энэ хүсэл шивнэ алга болно гэдгийг мэдсээр ижиж, алмааргүй байгаа байхгүй юу? Ингээд хамаг юмээ туршиж үзчихэж алах гэдэг байгаа байхгүй өөрийгөө. Амар байлаар амар хулцгаар нэгт. За тэгээд ингэж явж байгаа нөгөө нэг юм болохоор би тэрбум доллар хүсэж чинь гэдэг угаасаа зүгээр энгийн хүн шиг л үнэхээр хүслээ хэлж байгаа байхгүй. Би ч гэсэн тэгвэсэн чи бүгдээр л тэгвэсэн. Тэгээд тэгэл нөгөө нэг доллар дээрээс нуунж ирэл тэгээд ер нь бол манай тэр бэр чинь ингээл яг цөхрөөл тэгэл яваал гэлүүгээ харсан чинь Никийн ингээл нөгөө нэг тэр цогцыг нь ядчих хахад ингээд бүр энэ хуух муухыг авцсан. Тэгээ дээр нь ингээд үс мүсээ зүүцсэн. Сайраа болох гээд бүр хичээгээд аргаа бараад тэгсэн чинь орж ирээд нэг харагдаж байгаа 0 руугаа орвоо. 0 руугаа орж агаад за муурна тэрний эмийг уугаад ер нь бол үхсэн байхгүй. Тэр эм нь яг үндэ эмээгийнх нь эм. Тэгээд муур шиг өөхөр боллоо. Эмээ уухаар боллоо. За эмээ уулаа заяа. Тэгээд ингээд уйлаал ингээд янз бүр болол. Тэгэл нөөл дээрээ суугаал. Тэгэл дотор муухаараа л тэгээд ингээд бүр төвчж чадхаа болоод өөрийгөө бүүлжүүлэх гээд ирүүл яах вэ? 6 дахь point хулчаар. Хүй. Алхаж авал хаал. Яг таам бэ. Ямар хэцэн бэ? Юус ингэ булж байгаа даа байхгүй. Тэгээ ингээ бөөлчгöd ингэжсэн чинь Ники хүслээ шивэнцтэй юу. Нөгөө хоёрыг авцсан. Тэгээ Ники нэг юм ячиж байгаа байхгүй. Хамгийн инээдтэй нь Никиг өөрөөр нь ингээ хүслийн шимүүлчихсэн ингээ боддоо бас тэрнээс өмнө. Тэгээд Ники нэрнгээс хүслээ шимжиж байгаа. Бээр намайг хайрлаасаа гэд. Бээр намайг ингээ хорвоос ингээ яасан юмас ингээ. Тэгээ нөгөө нэг яг бөөлчихжсэн ч болоо. Нэг ингээ босч ирснээ. Шууд Ники рүү очиж байгаа байхгүй. Тэгэл тэр ирж чинь ингээл рамаачглалт ингээл би нүг инээж хараал ингэж ингээл хитгэн секунд жинхнээс романс хийсэн заяа. Тэр кино дотор хитгэн секунд. Нөгөө тэр хэсэг тэр хүмүүс нөгөө баахан нөгөө TikTok хийдэртэй тий асуудал нь нэг гэж бир байх үе тий дийлхэд гээд бас өвлөө асуудал өргөлж эрэхтэй үнд байдаг. Харал та энэ нэмэж болохоор л гэсэн. Тэгээд тэр хоёр ингээд секунд нэг хэсэг ингэж харж байгаа. Нөгөө бэр чинь унаад эхлэвэ. Тэгсэн чинь нөгөө нэг гэж ойрлол тэг юу хийж вэ? Ачаа бэби гэл. Тэгээд манай хүн ингээд угаасаа тий overdose. Тэгэнгүүтээ нэг доош хараад үйлжүүлж байгаа. Тэгээд жинхэнэ нэг ороод ирчихэж байгаа байхгүй юу? Яг хөвгцэн чинь нөгөө хүсэл шивнсэн яасан хөвгцэн чинь. Тэгэл шууд ингээд хараад ядчихад ийг буутцсан юм аа. Нөгөө нэг үе би тэрбум доллартай шаачлаа миний хүсэл биелчлээ андаа гэсэн ч бөөс. Яж халаа хийсэн юм. Тэгээд харин Ники чинь яг ингээд яг ухаарсан чинь дийг яаж яхад өвөр дээр нь бэр тэмүүтээ шууд түлхэж хайснаа ингэж эргэж харснаа уйлал тэгэл манай кино дуусна юм да. Тэгээд энэ амар их асуудал хүнсэн кино. Тэгээд бит хоёр яг яагаад ямар байсан чинь маш гоё кино болсон. Амар бүх юм нь. За чиний анхны сэтгэлдлүүд яг ямар байсан бэ? Одоо тэр чин нэгт аимшигын жанрын туршлын кино гэж явж байгаа тий?
Хоёр дахь юм бол үдэн хүмүүс нь бол яж байгаа штэ. Тэр нэг хүсэл ингээ шимсэн чинь одоо Никигийн дотор нэг төр ч юм уу нэг юм орцсон, эзэмдүүлсэн биеин те. Тэгэл нөгөө үе үе Ники орж ирээл нэг төр шиг л гэж хүмүүс хараад байгаа. Ерөнхий өнцөг нь. Тэгээ ер нь бол ингээд байж боломгүй зүйл гээд. Гэхдээ миний анхны сэтгэл болонгууд энэ амьдрал дээр байдаг зүйл шүү дээ. Тэр нөгөө нэг юм хоголохгүйгээр ч хүмүүс хоорондоо тэгдэг. Ийм зүйл болдог. Тэгээд эн чинь нөгөө obsession гэдэг зүйл нь яг одоо яг хүн дээр бий болонгууд яг ийм зүйл болдог гэдгийг яг ингээд арай жоохон тий фэнтези маягаар харуулсан юм шиг санагдсан аахгүй юу? Өнгөтэй нөгөө obsession-ы утгыг ингээд яг миний өмнө ирсэн хэсэг ингээд гаргаж ирсэн шүү дээ. Тэрнээр ерөнхий утга нь болонгууд тэгээ тэр зүйл өвдөгсөн ч хийхийг хүсдэг. Зүрх хүсэл яваад идэг. Таашаал авахаа болсон ч хүсэл нь ингээл байгаал идэг зүйл байгаад байгаа шүү дээ. Дүнгүүтээ кинон дээр олонгууд одоо тэр одоо хүсэлний бургас ингээд хуглааг үзэв. Гэтэ obsession болонгууд хүн далд ухамсар дээр энэ намайг өвтөөтэй энийг би хийж болохгүй гэдгийг мэддэг гэдэг одоо хэсгүүдийг олонгууд одоо жинхэнэ нэг орж ирдэг ч юм уу те. Тийм байдлаар ингэж яг тэр зүйлийг яг ингээд сэтгэл зүйн юмыг айгүй сонирхолтой байдлаар харуулж ирсэн юм шиг санагдсан. Тэгээ бас нэг гоё зүйл нь манай киноны найруулагч зохиолч энэ сэдвэрээ товрол хийнэ гэсэн. Анги болгон нэр өөр гардаг. Тэгээ тэрийг бол амар хүлээлттэй байгаа. Гоё. Чиний сэтгэл ямар гэсэн? Миний сэтгэл бүр амар их орж ирсэн нөгөө сцен явах болгонд ингээд айгу хүнд яг хүнд ч яг айгу учир утгатай айгу орж ирсэн. Яг ингээд юу хэлэх гээд байгаа юм тий ингээд амар тунгаж бодохоор. Тэгээд миний нөгөө нэг айгу хэцүү сцен гэсэн штэ тэр нөгөөг хоосон царайтай байж байгаа юм. Одоо жүжигчин хүртэл өөрөө хэлж байгаа хгүй би тэрийг бол үзчихдэггүй буцаагаад гээд. Тэгээ яг тэр сцен яг зүгээр товчхондоо яг үндэ хүчнэж байгаа хэсэг. Тийм. Одоо ингээд хин нэгэн чиний тархийг угаагаагүй хүчилж хийх юм бол энэ хүчин та хоёр үерхдэг байсан ч эхнэр нөхөр байсан ч хамаагүй энэ хүчин. Тийм. Ер нь тэгэд би ингээд айгу ингээ юм бодох тулахаар штэ тэр чинь ингээд айгу өөрийнхөө ерөөсөө зөвшөөрлөгөө байх чинь яаж яхад хайрлцсан тий. Emotion мэдрээд ингээд янз бүрийн мэдрээд яг ямар ч зөвшөөрлөхгүй байхад ядчихад бүх юм нь юм болоод идэг. Тэгэд боддоо яг ингээ 3 дахь ч өнцгөр өөрийгөө ингээ харж юм би дотроосоо тий өөрийгөө тэгж харж байна. Тэгээд ингээд үнэхээр л алмаар санагдчих штэ өөрийгөө. Би ингэж амьдчихсан зүгээр болоод өгье гэд. Тэгэд ингээд зүгээр би намайг үнэхээр алчаасаа гэсэн чинь нөгөө нэг бээр нөгөө нэг миний сая хэлсэн шиг тийм юм хэлж байгаа. Тэгээ яг ингээд энэ болгоноос хараад тахад зүгээр эрэгтэй хүн ям тий Миний эрэгтэй хүнийг шүүмжлэмээргүй байна. Тэгтээ зөв sorry. Хүн яг ингээд яг өөртөө ямар ч ихтгэлгүй хүн дээр ингээд дажгүй охин өнгө өчгөр ч юм эсвэл ингээд тий дажгүй охинд байцаар ингээд яа угаасаа өөртөө ихтгэлгүй хүн өөр ингэсэн хөнгө хүнийг л дандаа шавхаж авдیں۔ Яг ингээд шум уул шиг тий дандаа ингээд юм сордог. Тэгээ айгүй энерги сордог тийм хүмүүс айгүй хэдэг. Айгүй ингээд өөрийнхөө зиндан дээр буулгах гэдэг тий ингээд чи угаасаа юм зав харагдчих чи ингэдэж штэ гэд. Тэгээд яг тийм юмнуудыг бас санагдуулсан. Тэр хүчингийн хэрэг бол бас амар тэгээд одоо хүмүүстэй хэлмээр байгаа зүйл нь болохоор хэрвээ ингээд үерхчихвэл дээ хүчээр ингэчих юм бол зүгээр угаасаа хурдан салаасаа гэж хүсэж байна. Гэтэ зарим үед нөгөө нэг найз өндөөд ч нэг штэ. Хойлоо ячил та, тэгчил та гэлэн гуугаад идэв штэ ингээд. Нөгөөт нь ингээд гүй би өнөөдөр жоохон ингээд ядраад штэ гэд хахаар ингээд гүй тэгчил та ойр тэгсэнгүй штэ ингээл та байнгын тийм дарамт шахалтаар яг дарамт шахалт өгч жагаад хэрвээ хоёр тийм юм болвол наа чин бас дахиад хүчингийн хэлбэр. Тэгээд иймэрхүү зүйл дээр яг ингэ сэрэмжтэй байгаасаа гэж үнэхээр хүсэж байна. Ягаад гэвэл дараа нь ингэ бодоход бодсны яг бүх юм болсны дараа бүр дараа нь л яг ойлгодог байхгүй. Тэрнээс биш яг тухайн үедээ цаа гэж зүгээр ингэ байн
байнга өнгөрөөдөг иймэрхүү хэрэгүүдээ. Одоо ингээд дарамтаар эсвэл шахалтаар эсвэл хүчээр эсвэл нөгөө нэг за хоёр ингээд юм хийж явах заяа бүр ингээд болж байхад дунд нь заяа чиний хүсэхгүй юмыг нэг удаа хийчлээ тий. Яа тийм чиний биеийг цохих ч юм уу тий. За ингээд туршиж үзэл дээр болох юм. Гэтэ ингээд үгүй гэж хэлсэн үед чинь яг ингээд хүчээр ингээд байвал тэр бас тийм байхгүй юу? Тийм гэж хэлсэн ч гэсэн хамгийн сүүлд нь үгүй болчихлоо шүү дээ. Тиймээс дээ. Тэр бас мөчнгийн хэрэг. Тийм болохоор хүмүүс ямар сэрэмжтэйгээр боломжтойгоор өөр өөртөө хайртайгаараа гэж. Жисэн юм хэлчихсэн үү? Мартсан. Тэгээ харин яг ингээд дундуур нь яг ингэчихсэн аа ингээд чиний яриг сонсч ирсэн чинь мартсан. Тийм. За Тэгээд ер нь за ярээр би зүгээр чамаас юм асуух гэж байсан юм аа. зүтгэх тийм. Ингээд чиний амьдрал заяа. Чи ингээд юмд өөрөө хэр донцдог. Буцдаг. Обсест болдог тий. Ингээд дэг юм бэ. Жижиг чийж болно, том чийж болно. Ингээд Үнэнгээл хэлээ. цалин нэмэх тэр. Ингээд би ингээд цалингаа нэмүүлсэн байхгүй юу? Би нэг $2 нэмэлцчих бас. Ингээд 7-ны юу гарсан чи ингээд. Энд ч яг 7-оор цалингаа өгдөг. Тэгээд ингээд жоохон нэмэлцсэн чи ингэж хараад. Тэгээд би бүр ингээд би ер нь бол жоохон угаасаа money crazy зүгээр яг мөнгөний төлөө бол угаасаа амар crazy. Тийм болохоор яг тэр нэг талаараа тийм хоёр талаараа би заримдаа нэг хоол моолонд амар тэгдэм аа. Би чи нэг заримдаа жимсэнд амар obsessed болдог. Нэг сар нэг ингээл нэг strawberry нэг гүзээлсгэйдэл нэг бол манго идэл нэг бол мандридэл одоо л шивган дээр явж байгаа. Шивгааг одоо баг саржингаа идчихсэн. Тэгээ би нүдэн дээр нийцсээр л Харин тийм ээ. Би бас гогийн өмнө яг ингээ шивган идчихэж байгаа дээр гог бас оруулсан. Яг 100 болж байгаа штэ гэд. Тийм. нэгэндээ зүгээр ингэ Юм плюс өгөөд тэгтээ энийг хартаа. Тэгээ цаг манай хүн чи яаж байгаа нөгөө мукбанк үздэг. Тэгээд би хажууд нэг үүдээс юм хараад тэгэхээр яг ингээд идэх зуршлын урт юм шиг байна тэр мукбанк үзэр. Яг тийм төвшсөрсөн тэгээд ингээд. За чиний ер нь ойрын obsession ер нь юу вэ? Хүнд ер нь obsessed болж үзчихсэн үү? Юу ингээд жөнхийдөө ингээд яг ч юм заяа би одоо эн чинь болонгууд одоо та нар AI-аас асуух ч юм уу зарим би тэгтээ сэтгэл зүйчдийн талаар бол яг үнэлгээ сонсоогүй сайн ярьдаг сайн сэтгэл зүйчтэй айгу ховор идэг муухай ч гэсэн тэгэхээр нэг амар худлаа тэр имийг сонсч ийснээс AI-аас асуух тэр хоёр бараг ялгаагүй заяа. Тэгээд ямар ч юм асууж үзсэн байхгүй AI-аас заяа. Юу ярэ? Үгүй донтолтыг гэнэ гэсэн үгүй obsessed гэдэг нь юу гэсэн үг вэ гэдэг талаар асуусан зүгээр. Юу юм гэж одоо? Үгүй яа гайхалтай шүү нөгөө нэг сэтгэл зүйчийг руу орлуулсан гэдэг амар ярьж байгаа чинь. Үгүй. Тэгээд өнгөтэй сайн тал нь муу тал гэж ингээд ялгаад байгаа заяа. Тэгээд би ингээд би өмнө тэгж боддог гэсэн нэр ингэсээ заяа. Энэ талд сайн талж байгаа муу талж байгаа. Гэхдээ одоогийн миний өнцгөөс яг тэр одоо үгнийх нь бүтц ч юм уу дүнэлтийг харахаар сайн зүйл нэг ч яахгүй тэр чигээрээ муу. Сайн гэж боддог ах үедээ одоо чи хэдэн жилийн өмнө Oppenheimer ингээд нээлттэй исэн шүү дээ. Тэгээ би тэгэхэд тэр киног үзэхэд тэр хүн чинь одоо тэр одоо физикийнхаа нээлтийг цөмийн бөмбөг тий нээх гэж тэрэндээ бүр ингээ obsessed болоод хамаг амьдралаа зориулсан хүн шүү дээ. Яг нэг төрлийн obsession юм. Тэгээ би тэрийг үзэнгүүтээ яа надаа яг нэм донтолт хэрэгтэй юм гэж бодохгүй юу. Ажил дээр хийхийг хүсдэг зүйлээр яагаад бол яг тэр зүйл нь дутуу байгаа учраас би ингэтлээ автаж юм а хийж чадахгүй байна. Тэмүүтээ тэрийг чинь би нэг сайн талаас нь л хараад байгаа шүү дээ. Тэгээ эргүүлээ бодоо үзэхээр тэр хүн амьдралынхаа төгсгөлд хов хаосралтай л үлдсэн. Тэгээ энэ бол ингээд дандаа л ингээд муу дагавар авчиртай муу зүйл. Тэгээд тэгвэл энийг ойлгож байгаа учраас нөгөө
юмд дандах хэвээр энийг ингэж автаж хийх хэвээр гэдэг. Одоо оюутан байхдаа би ингэж номонд донтчихсэн зөө. Хамгийн инээдтэй юу байсан чинь нөгөө манай хичээл айгүйх одоо ингээд хичээл нь ороод дуусаад тэгээ бид нар өөрсдөө хийдэг юмнууд нь айгүй урт хугацаа ингээд шаардлагатай зүйлүүд идэг гэсэн. Тэгээд хичээлээ тараад ингээд ер нь сургууль дээр ингээд орой хүртэл хичээл хийгээд өргөжлүүлж гэртээ игээд ингээд хийдэг. Тэгээд тэр чинь ингээд эрт унтна гэдэг нь 2 цагт заяа. Ихэвчлэн 4 цаг, 5 цаг. Ихэвчлэн 4 цаг хүргэдэг. Тэгээ өглөө ингээд 7-оос ирэх хэвээр. Түнхтэй хүн чинь тийм орой хүртэл хичээлээ хийцэн унтах хэвээр хаад би ингээд юм унших гэдэг байхгүй юу? Тэрэндээ ингээд донцсон. Айлнасаа авах юм за. Тэгээ ингээд яг ингээд ганц 2 цаг чамаагүй ингээд бүр ингээд уяг уншиж унцдаг заяа. Тэгээ би ингээд өглөө ингээд хичээл рүү ирэхдээ ингээд ганц 2 цагийг л нэртэй очдог. Тэгч айгүй удаа явсан. Тэгээ одоо жишээл нэг тим төрлийн донтолч юм уу ингээд миний өдөр тутамд нэмэрхүү зүйлүүд айгүй байдаг байсан. Тэгээ нөгөө ойлголт авснаас хойш би нөгөө юунд ч донтоход буруу. Тэгээ донтолтоосоо ингээд гарах хэрэгтэй, эрүүл амьдрах хэрэгтэй гэдэг зүйлийг өөртөөрөө ингээд тавиад зөв унтах, зөв хооллох ч юм уу. Яг их шууд чадна гэдэг чинь хэцүү шүү дээ. Гэтэ баг багаар өөртөө биед ингэж тасгаж ингэж явж байгаа. Тэгээд ихэндээ амар тийм хийцгүй мэдрэмж төржсэн зөв. Госон. Тэгээ сүүл рүүгээ ингээд жоохон ингээд тасаж эхэлсэн чинь ингээд жоохон арай гоё болж эхэлж байгаа гэхүү дээ. Тэгэхээр нөгөө донтолтоосоо гарч байгаа хүн байна. Орж байгаа ш гарч байгаа. Зөв. Гэтэ амьдралын хэв маяг нэрээ үнэхээр эрүүл ахаан чухал шүү. Тэгээд ер нь яаж чад энэ подкаст ер нь зөв хүчрхийллийн тухай ярьж сургаалт авсан дээр зөв эрүүл бус зүгээр бүх юм юу гэдэг тий. Тэгээ өөртөө анхаарал тавьж байгаараа л гэдгийг нэрнээс амар хэлмээр нөө яг үндэ саний донтолтыг ярьсан шиг би бас бодож гинөө ингээд бас чамтай бас төстэй хүмүүс байж магадгүй тийм үстэй тий. Ингээд юмд ингээд айгу зүтгэдэг ингээд айгу төгс ялахыг хичээдэг ч юм уу тий. Тэгээд нөгөө яг 100% автчихижлээ ингээд 100% яг үрх өгөөмжтэй ингэж яана маань гэсэн тийм бодлоготой хүмүүс ээж магадгүй. Гэтэ эрүүл амьдралын хэм маягтай байцгаая. Би бүр хөөе 10 мянган бишээ 10 км. 10 км тий. 10 км өдрөө болгон алхаж байгаа. Бис 10 км гэж хэлсэн л үстэй би юу болов зүгээр ингээд тарих. Хай тэгээд тийм яд ч орой бичдэг болохоор энэ нэг юм даа. Харин бит хоёр нэг челленж эхлүүлсэн. Гэтэ би сүүлийн 2 хоног хийгээгүй шалтгаан миний бие боловсрсон. Би бүр ингээл чат чийддэгтэй ингээл тасглаа хийгээрээ дагаад хийгээрээ. Юу эдэнтэй тэгэр дуулж муулж өгöd тах юмсан. Би бүр ингээд шатаар тийш тоошоо өвчтөр бүр би амар бодорц би ингээд нэлтэ суух гэсэн сууж чадахгүй. Ингээд мой ингээд нүл хүнтүр заяа. Өхөнгөө алцсан өнөөдөр миний бие зүгээр болсон. Гэтэ хоёр болчихлоо. Одоо би сүүл одоо би өөрөө үздэг. Нэг одоо медиум биш ээ заяа. Гэтэ жоохон тийм сүнслэг талын контент гэдэг. Маань нэг рил хийсэнсэн байхгүй юу? Энэ сарын өмнө. Сүүлийн үед айгүй нэг юм тренд болоод байна. Хар шид, black magic харин шид энэ хүн надад хайрт болцоо гэдэг. Тэгээ энэ буруу гэж ингэдэг тийм рил хийсэн зөө. Тэгээ би хаан тэр тренд нь болоод өнгөрч үгүй би хатарчлаа. Тэгээ тэгжсэн. Тэгээд ер нь тийм хайрын шид ч юм уу тиймэрхүү талын юм гэж судалж үзсэн чинь хайрыг хүсэх нь буруу биш шүү дээ. Хайр ч муухай зүйл ш. Гой зүйл. Тэмүүтээ тэр нь ягаад хар шидэл үгүй хар муухай зүйл рүү орчиж байгаа вэ гэсэн чинь одоо хараал гэдэг зүйлийн тодорхойлт нь ингэж явдаг гинэ. Чи хин нэгний хил хязгаарыг зөрчих юм бол тэр хараал. Тэмүүтээ одоо нөгөө хүн чинь ингэ над одоо хамт ахыг хүсэхгүй шүү дээ. Тэмүүтээ хил хязгаарын зөрчөөд тэр зүйлийг хийж байгаа болохоор
нэгт хараал гэж тооцогддог гээд. Аха. Хоёр гэсэн чинь юу вэ гэсэн чинь одоо ямар ч шид ч юм уу одоо энерги ч юм уу нэг тиймэрхүү юм хийхээр одоо суур нэг энерги өгнө шүү дээ. Одоо хоол ихтэй одоо мах өгөөгүй ээж махтаа хоол хийх гэж хэлж болохгүйтэй адилхан. Тэр суур энерги нь хамт ингээд татагдахгүй байгаа хүнийг ингэж хүчээр хамт байлгах нь нөгөө гой зүйл биш. Өөртөө итгэлгүй ч юм уу, гологддог ч юм уу, нэг бол өшөөгөө авахыг хүсдэг ч юм уу тий. Тийм нөгөө балиар суурин дээр хийдэг болохоор тэр нь ингэж үржигдэж ингэж гарч ирээд тэгээд амар хүчтэй тийм хараалын нэг хэлбэр болдог гээд. Тэгээ би энэ киног үзэж байхдаа бас яг тэрийг бодчихсон. Тэгээд нөгөө яг гой хайр биш те. Obsession донтол гэж байгаа юм байна. Гэтэ яг ингэ бодоод үзэхэр шүү дээ. Одоо жишээлбэл би өөр төр бодоод үзье заяа. Яг хүн болгоны хайр гэдэг бол өөр тий. Тэ зарим хүмүүс чинь эсвэл зарим эрэгтэйчүүд хайрын төлөө нэр үнэхээр юу ч хийхээр буцахгүй тий бүр ингээд ялангуяа романтик хайр дээр айгу тавьж явуулдаг шүү дээ. Тэгэл эксэс зуураад байгаад байдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэрнтэй айгу төстэй. Гэхдээ миний хувьд бол яг ингээ хайрыг бодоход ирэхээр одоо ингээл гэр бүлийн хайрыг бодъё л да тийм үстэй. Энэ бол obsession үгүй. Яг ингээ нэг гэр бүлийн хайр чинь бас нэг ондоо тий. Яг нөгөө зарим тал дээр тийм л дээ. Чи мэдэн штэ. Үдээ донсон тийм бой момыг ярмааргүй шүү. Тэр амир бүлээр тэр чинь бүр инсест зүй зөвсөөрөлтгүй. Зөвсөөртөлт. Эмоцэн физикли хийхгүй байгаа гэсэн тий. Тийм. Тэр ингээд энэ тэр романтик юугаа ингэж таашаал аваад байгаа даацсан хүүгээсээ хамгийн гол нь тиймэрхүү харилцаанд дандаа нөгөө нөхөр нь байхгүй нэг бол ингээд асуудалтай харилцаатай байхаар эсвэл нөхдөг нь зүйлээ нөгөө хүүгээсээ ингэж авдаг. Эрэгтэй хүний юг хайрыг тий хүүгээсээ авдаг. Тэгээ тэрийг романтик их хоёрын ихийн хайрын хоёрыг ингээ холилдсон ийм заваа нэг цас хоёртол чинь тийм заваа юмнууд нар ингэж яахгүй. Тэгээд тэр бэр мэрнүүд яад идэв тийм үстэй тий. Чи миний хүүгийн бүх юм хийх ёстой. Баг хумсыг авах ёстой. Юу яриад байгаа юм бэ? Тэг ингээд ээч тэрэг үрж ирж хонолтоо. Тий. Тэг наадах чи том бүт. Энэ дэр нэг жишээ энэ заяа. Бид бүгд мэдэн штэ Euphoria гээд гой цоврал байгаа. 3 сезон гарсан. Бүгдийн хайртай. Та нар харгүй байж болно л та бид хоёр хайртай. За. Гэсэн чинь тэрэн дээр нөгөө нийтийн ээж медик бүр амар үзэх яддаг штэ. Бүр ингээл муу кант юу гэл ингэдэг. Тэгээ нөгөө кэсетээ ингээ гэрлэхтэн нэлээ. Зарим нэг асуудалтай хүмүүс байдагтэй ингээ тийм ингээл гэр тавчиргаад гэл үг хаяал юу хэлж билж яхтай. Гэтэ яг бодоод үзтээ хамгийн сүүлд хүүгийн асуудалд ороход $1 сая хин авчирч ирлээ. Тэр үдсэн ядаад байгаа охин чинь. Дүнгүүтээ кэсэ ирсэн бидний хайртай гэсэн тэр нь яасан? Бие үнэлээд явсан. Тэр ч ихтэй бас 30 мөч үгүй айгүй бөө юм басна. Тэр нэрсэн л асуудал байгаа даа ер нь. Баста тэр Тэгтэл ёо. Тийм ер нь тэрийг харч бүр ингэ яг амар уурчихсан. Яа би яг тэрийг бодохоор уурчихсан. Гэтэ яг ингэ та нарын үзэн ядаад байгаа тэр хотууд ч юм яг үний хэлэхэд хүүгүйг чи аварч чадхаар охин хотууд идэв шүү. Их бүх тохиолдолд биш л те. Аха. Гэтэ ер нь жоохон нүдэнийг хараад үзэн. Гэ би тийм баста. За TikTok дээр айгүй бид тахгүй нэг Америкийн нэг юмнууд чинь. Тэгээд нөгөө нэг миний хүү яг үнэндээ ингээл нэг айгүй fuck boy болох байхаа. Айгүй ингээ огтоцыг өстой нэр ингэх байхаа. Тэгээ манай тэр ингээл би яг хүүгийн ирээдүйн найз охин өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Юу яриад байгаа юм бэ? Тэгээд ингээ подкаст нь оруулж байгаа хгүй. Чи ингээ юу яриад байгаа юм гэдгсэн чи би зүгээр л яг хэлж штэ. Угаасаа манай ингээл банд бол угаасаа тэгж өснө, төрнө, яа. Хүүгээ фак болох гэдэг юм аашаа. Энэт юу яриад байгаа юм бэ? За нэг тийм заваа ээжүүд ер нь амар их байна. Тэгээ тэр айгүй вайрал болоо та ядчих та. Тэгээд тэнэс боломжтойгоор бит тийм ээжтэй бүхэнтэй гэрлээрээ хүмүүсээ миний төлөө ядаж байгаа. Үгүй тийм хүнтэй бүр ингээд
гэрлээ үзэв хамт байсан ч гэсэн ээж нь оролцсон гэж боддоо. Тийм. Тэг угаасаа тэгэл нөгөө яг зэрэг асуудалтай гэр бүлээс байвал ялангуяа тийм сте. За ингээд тустай гарлаа гэж бодъё зөө ингээд найз охинтойгоо. Тэгсэн чинь ингээд миний хүү хоол идсэн үү? Миний хүү ингэсэн үү? Миний хүү ингээд хувцаа угаасна яа чи нэг болж чинь. Тэгэл хүрээд ирдэг байхгүй тэр гэрт нь. Тийм болохоор болохгүй шүү. Тэг юу ярих гэж байна? Тийм гэр бүлийн хайр чинь ер нь бол тийм энгийн гэр бүл. Би биенийхэн төлөө Нормал. тий бүх юмаа хийдэг золиослтгүй. Гэхдээ хизээч обсесд биш тий. Амар ирүүл. Би чиний төлөө бүх юмаа хийн. Би гэхдээ чи миний төлөө бүх юмыг чинь хийн гэж би бодохгүй байна. Би гэхдээ бүх юмыг хийн. Ерөөс хариу нэхэлтэй байдгүй. Нөхцөлгүй хайр. Тийм гоё сайхан юм тий. Тэрийг бол obsession гэж аяар хэлэхгүй байхаа гэж бодож байна. Тэнгүүтээ бас эрүүл хариуд бас зөндөө байдаг мэдээж яриг тий. Би биндээ айгүй нөгөө нөхцөлгүй айгүй сайхан хайрладаг би биний хосууд байгаа. Тэр мэр бол хамаагүй зүгээр ахаа тийм нөгөө баундаритай тий. Хувь хүний нэг орон зайтай. Тэр нэг яг хариу тэнгүүтээ хамгийн бол миний бодлоор заяа. Миний бодлоор нэг хайртай болчвол яг үнэндээ би тэр хүний хизэж үзий ядна гэж боддөг юм аа. Яг л энэ хоёр амар туйлын хоёр сэтгэл тий энэ нөгөө нэг эмоц. Тэгээ нэг нь нэгнийхээ яг эсрэг нь. Тэнгүүт чи нэг туйл руу н ороод бүр ингээд ямар ч нөхцөлгүйгээр тэр хүнийг хайрлал, нэг хайр гэдэг чинь амар том зүйл. Бүр ингээд хүмүүс яг үүндээ хайр гэдэг үгийг амар бүр хаяад байгаа. Би тэрийг бол ойлгохгүй байна. Тэр хүн юу ч буруу хийсэн чи ингээд хүлээн зөвшөөрөхөр байхгүй тэр хайр гэдэг чинь тийм үстэй. Ямар нэгэн үг зөв буруу юм хэлээ. Гэхдээ уучлаад зөв болгоод зөв болохын төлөө хамт байгаа тий. Энд чи хайр ахгүй яг зөвшөөрөөд. Зарим юмыг бас зөвшөөрч болно. Хорхиж унддаг юм хүртэл хайрлаж болно тийм үстэй. Тийм ер нь бол тийм тгийн цагаан хайрыг хүнээр ингэж хүнийг хайрлуул тэр хүнийг хизэж үзэн ядаж чадахгүй байна гэж би бодд юм аа. Хизээч хайр ингээл алга болчдгоо тий. Би одоо хайрлахаа боллоо гэд. Тэгээд миний бодлоор ер нь бол тийм байт юм шиг байгаа. Тэгээд нэг хүн хайрлуул зөв хүний хайрлаарай л гэж хүсэж юм би л аа. Тийм болохоор яагаад үл тэр хүний хичээ амьдралтаа хизэж үзэн ядаж чадахгүй. Нэг буруу юм хийсэн ч гэсэн. Тэр нөгөө нөгөө хайр нь алга болтгоо гэдэг тэр штэ. Тийм. Тэрнэр бол байгуу саналт нэлж нөгөө би ханаас ч багаас нэг тийм үзэл бодолтойсэн аахгүй юу. Чи анхны хайр 2 дугаар хайр 3 дугаар хайр сүлжээр ямар ч улаан хайртай тий. Яасан сэтгэл зүгээрээ тэг чи ингэж завартч тий ингэж хувааж явах гэдэг юм яа тий бөөмэцтэй. Гэтэ тэр ч яг нөгөө миний үзэл бодлоо хүн ингэ нэг хүнд хайртай болоод тэр хүн насан туршдаа хайрладаг гэдэг тийм. Гэтэ нөгөө хайр үзэн ядалт хоёрыг би нүчи ярьсан шүү дээ. Тэгээ би нөгөө хэсэг хол бичдэг гэсэн интернет дээр. Тийм шүү дээ. Нэг нууц хаягтай заяа. Нөгөө тэр одоо бидний хэрэглэдэг тий Facebook, IG ч юм уу тиймэрхүү биш зүгээр яг цэвэр бичдэг хүмүүсийн юм одоо нэг хэсэг интернетийн нэг хэсэг байдаг хгүй. Тэгээд ихтэй ингээ аюух ингээ итгэвтэй бичдэг хахта би ингээ нэг зохиол дээр нэм лайн одоо мөр оруулж ийсэн. Гэтэ энийг сонсвол чи жоохон гайхах заяа. Хайр үзэн ядалт хоёр ингээд яг нэг зүйлийн хоёр эсрэг тал юм шиг мөртлөө яг үүндээ ганцхан алхмын зайтай байдаг. гэж биччихсэн би. Тэгээд би ямар зохиол дээр бичсэн өөрөөс байхгүй. Тэгээ би бас яг ингээ хоёр туйл гэж байгаа шүү дээ хойлоо сая яриад байгаа. Тэнгүүтээ би бас яг эсрэгээрээ тий хүн үзээ ядвал чи хизээж тэрийг хайрлаж чадахгүй. Нэр шүү. Хизээж тэр хүнд сайн мэн байж чадахгүй нэр. Тэгээд үзэн ядалт гэдэг үг бас амар том шүү. Ингээд энэ амар утгатай хүнүүдийг хүмүүс яагаад тийм утгагүй болоход яриад байгаа би үнэн мэдэхгүй шүү. Тэр нөгөө колын яг үргэлжлэл дээр бас ингээд нэм хоёр мод байгаа зөв. Тэр нэг асуулт ингэж уншигч нараасаа ингээд асууж байгаа юм шиг болж байгаа байхгүй юу? Тэгээ би ингэж чамаас асуучих заяа. Ингээд алин дээр нь бичсэн гэдгийг санахгүй бүртэл мөрөөдөө санаа. Ингэж
Нөгөө хайр үзэн ядалт хоёр ганцхан алхмыг зайцаа гэж байгаа шүү дээ. Айгүй хол юм шиг мөртлөө ингээд нэг алхаал шилжих боломжтой юм шиг гэдэг утгаараа ингээд оруулж ирж байгаа. Тэнгүүтээ хайртай байж агаад үзэн ядах нь илүү аимшигтай болов. Үзэн ядалтаас за хайр болох нь илүү аимшигтай болов. Энэ хоёрын аль нь илүү өвдөх болох нэг гэдэг зүйл асууж байна. Миний хариулт уу? Одоо харж байна. Би байхгүй болчих. Зүгээр би байхгүй болчих. Сонгоод хэрэггүй. Тэр яг нэг юм дээр нь л ингээ хайртай хүнд муухай зүйл хийсэн юм байна. Чүн аль нь юм бичсэн болоо. Мэдгүй. Нэг зүгээр цохолж бүр air line маяг биччихлаа. Тэгээд чи хэлээ. Гэхдээ би юу миний зохиолоос уншаарай. Тэрийг таанаас ч. Тэнгүүд олдохгүй ч тийм. Зэнийг зохиолол уншаарай. Гэтэ би нөгөө саяны хэд хоног өөрөө нэг бичсэн бичвэрийг бас уншсан. Яг 18 таатай бичсэн юм аа уншсан чинь гээд амар хөөрхөн зөө. Ингээд нэг зохиол явж байгаа шүү дээ. Тэгэл би ингээд яг ингээд дотор нь ингээд хорцсон ингээд байжгаад дургу хүрчлээ наадлаа. Донд харуу гарах гэсэн чи яг ингээд тийм бичсэн. Тэгэхээр ингээд олон жил өнгөрсөн ч гэсэн ингээд яг дотор хүмүүнээс өөрчлөлттэй үйл юм шиг л. Тэрийг олж мэдсэн. Би чамаас юм асууя. Чамд үзэн яддаг хүн байгаа юу? Бага. Аюу хит ширхэг яашгүй. Олон тоогоор эсвэл нэг юу? Heç мэдэхгүй байна. Ямар ч тэгээд Хит байгаа гэж. ямар ч шууд бодогчдөг хүн бол байдаг. Ямар ч нэг хүн байгаа юм байна. Тийм. Надаа бас байдаг байхгүй юу? Яг үзэн яддаг. Нэг ихгүүлгээд дууссан юм. Күүлгээд нэг юм байна амар их хараал хэлэх гээд нэ. Ячаа тэр нөө equal дургу гэсэн чи equalтэй ингээд зургийг ингээд холбож янзтай зурч байгаа. Тэгээд тэгчихлээ. тэр equal яагаад би өөрөөс айгүйх асуудیں۔ Мэдгүй ямар шалтгаангүй. Гэтэ би тэр хүнээс уг сэтгэлээсээ бүр ингээд хайрын эсрэг заяа нэр ингэсээ бүр тэр хүн хараа ямар хүмүүст туслана яаж юм минь хандив үргэнүү заяа надаа педлиж байхгүй би байнга үнзий ядалттай байна. Яагаад гэдэм бүр үнэхээр мэдгүй. Тэмүүтэ заримдаа ингээд цаад чинь ингээд рил заримдаа ингээд рил гарч ирдэг байхгүй тэрний талаар. Тэг чи бүр хэдэн жилийн өмнө бүр хэдэн жилийн өмнө. Тэгээд хідүүлээ яг хамт ажиллаж жахад ч хамгийн сүүлд нэг удаа л гарч ирж ирсэн. Гэтэ бүр тэрнээс өмнө бас нэг ингээд гарч ирдэг байсан байхгүй бичлэг нь. Facebook дээр. Зөвхөн Facebook дээр. Тэгээ ингээд гарч ирэнгүү би бүр ингээд яг ингээд юм хөдлөө явчихсан. Тэгээд ингээд дуустал нь үзэн зав ягаад үл үзэн ядад болохоор энэ яаж ийн гэдээ бас хараад байгаа юм. Тэнгүүтээ жоохон бахта хүртэл би үзэн яддаг байсан. Дунд гарч ирэнгүүтэл би яг ингээд манай аав ядчих нөгөө нэг дисктэй заяа. Тэгсэн чинь тэр нэг диск дотор pop дуунууд тэгээ нэг equal дунд нь явж байгаа байхгүй. Тэгээ би ста нөгөө диск хийгээж ач. Тэгээл би жоох хөөхөд тэгээл equal амар үзэн ядал мэдгүй цаанаасаа л би тэр өмнөх таснаа л нэг юмтай байсан юм билгүй мэдгүй. Fun fact. Тэгэж. Тэрийг ингэж үзэн яддаг манай нөгөө нээдлээ өөх гайхдаг. Яагаад чи танихгүй шүү дээ. Харин тийм нөгөө манай тэр найз л гоо нэг амар асуудаг байсан ба зүгээр хаахаа гэл өнгөрчтэй. Тэгээд тэр найз болохоор яг ингээд анализ хийгээд ер нь яагаад юм. Тэгээд би болохоор яг нэг чаддаг юм. Учрыг нь олох гэдэг байгаа байхгүй юу гүрхээ. За энэ дээр ядчих нэг эрэгтэй хүмүүс зүйлстэй л яваалаа тий. Яа. Тэгээд ёстой нэг гайгүй бид хоёр ерөөсөө нэг тийм зүгээр хүмүүсийн тухай ерөөсөө яриаггүй шүү. Зүгээр хүмүүсийн тухай айгүйх ярьж гин. Тэгээд иймэрхүү зүйл байгаа гэдгийг л сануулж ярьж гин. Яг үндэ бид хоёр яг ингээд дуртаадаа яг яриаггүй. Яагаад гэвэл тэр obsession гэдэг кино бүр ингээд бүх энэ
бүх юмнуудыг гаргаж ирээ тий ингээд аль талаар байж болох хамгийн муухай хэсгүүд тий хайр гэдэг зүйлийн яг муухай хэсгүүдийг айгүй гаргаж ирсэн. Тэгээд дээрэс нь одоо ч гэсэн ингээд болоод байгаа драманууд байна. Facebook дээр, Instagram дээр бүх газар нэрнгээсээ байна. Тэгээд ингээд бүх хүмүүс ингээд айгүй дуу хоолойгоо гаргаж ирж байна. Манай ингээд миний дагдаг хүмүүс ч гэсэн миний найзууд ч гэсэн ер нь бол бүгдээрээ л дугарч байна. Тэгээд тэрэнд амар баяртай байна. Тэгээд хэрвээ за ямар нэг хүн нэрнгээсээ ингэ үзэдтэй тиймэрхүү байдалд байгаа бод нэрнгээсээ тусламж ирээсэй гэж хүсэж байна. Тэгээд тийм балиар зүйлүүдийг угаасаа ерөөсөө Тийм байдалд орсон хүмүүс юу гэдэг штэ энэ хүн нүү алдаалах гаргасан байна. Гэж болно сайжруулж болно. Ийм хүн эцэц надад хайртай штэ гэж боддог тоо. Нэг зүйл тэгээ бас ингэ салсны дараа эсэргэж нийлэх ч юм уу хүлээх ч юм асуудал байдаг та. Гата ганцхан л зүйл байдаг. Тэр угаасаа ч хайртай. Хайртай бол хизээч нэмэлтэл гарах. тийм Хизээч чамайг хайрлаагүй, хизээч хайрлахгүй, хэнийг ч хайрлахгүй. Энэ бол зүгээр. Тэгээ би хоёр сая нэг хайр гэдэг үг жоохон баг зэргийн л үнэхээр тайлбарлах гэж хичээлээ. Тэгээд бид хоёрын ярьснаар бол угаасаа энэ хайр гэдэг бол үнэхээр сайхан. Энэ нь бол зүгээр үнэхээр гигэн цагаан team emotion. Сайтай ч вэ, сайнгүй ч вэ ер нь бол хүнийг хайрлна гэдэг чинь айгүй үнэхээр том сэтгэл хөдлөл, айгүй цаас шиг цагаан. Тим юмтай хүн чиний төлөө тэрийг ингээ мэдэрч байгаа хүн байх юм бол хизээч тийм цаас шиг тийм цагаан юм а ерөөсөө ингэж булангууртуулахгүй л ахгүй яг үндэ. Булангууртуулах хичээхгүй. Яагаад нэг одоо цохиолын дууд дээр гардаг шиг нэрээ хурчиж чадахгүй юм да гэдэг шиг тий. Нэрнгээс хурчиж чадахгүй тийм ингээд тийм амар агуу тийм сэтгэл байхад тэр хүнд бол байгаагүй болол чамд юм. Тийм болохоор үнэхээр боломжтой гараа. Тэгээд зарим кейсүүд угаасаа байдаг. Ингээд сайхан хандж байгаад тэгээд яг хажууд байсны дараа тий хамт амьдэрсны дараа иймэрхүү юмнууд болдог гэдэг юмнуудаас сонсогддог. Тийм болохоор маш боломжтой гараа гэдгийг нэрээ. Яа эцэг ихийн хар. Эцэг ихийн заавал харах хэрэгтэй. Ямар газар өссөн, төрсөн юу гэдэг тий. Тэр гэр бүлийн байдал тэгээд одоо тэр бүр нэг имээ өвөө цаашаага явуул зөндөө юм байна тийм үстэй. Тийм болохоор түүхийн сайн мэдэх хэрэгтэй. Хүний мэдж байгаа бол мэдээч хэрэг тэгэл хүн чинь 100% үнэнгийн аяг ярина гэж байхгүй. Тийм болохоор боломжтой гараа л гэж хэлээ да нэрээ. Чамд хэлэхгүй байна уу? Одоо юу? За ингээд энэ кинонд юу бол нэг одоо ганцхан боломж орно гэж хугалдаг та. Тийм. Нэжи ирээ хуглаад хүслээ хэлэх байсан бол тий ямар хүсэл хэлэх вэ? Хэлзээ та. Угаас монгол. Нөгөө нэг яг би бас тэгж бодсон мөнгөчин угаасаа хэрэгсэл амьдралыг айгу партаждаг юм. Айгу ингэж тэгшилж өгдөг. Тийм хэрэгсэл ялангуяа энэ нийгэмд. Тэгээд тийм болохоор би жоохон тэгшлэмээр байна. Тэгээд гэр бүлийнхаа аач бас тэгшлэмээр бүгд нэгэн тэгшлээд өгмөр байна. Тэгжиж бодохгүй. Битэрийг хар. Яагаад юм бас минийхийг тийм үстэй. Энэ бүх энэ хүн мөнгөтэй болчихвол би шууд дисч очих гэдэг. Энэ бүх асуудал, энэ жижиг сажиг асуудал, энэ жижиг юмнууд ингээ өгсөд ирэхээр амар их стресс нэмдэг. Тийм болохоор би стрессээ багасгамаар байна. Бусдыг нь тэгээ харах нь зүгээрээ. Надад их зөндөө их хайр. Хоош. За чи юу хүсэх байсан бэ? Миний хүсэж байгаа хүсэл бол энэ дэлхийн хинээс ч илүү надад хайртай байгаасаа гэж хүсэж байна.
Та нар харсан байх. Юу эснийг мэн? Би бол нийт алга ташаа сууж исэн юм аа. Танчаараа аваад юм. Аа. Тэгээд бит хоёр саяжангаа ингээд обсешнийг ярьж байхдаа тэгж ярьлаа шүү дээ. Нөгөө хүчээр ингээд нөгөө хайрын шившлэг хийвэл хараал мараал болдог гэх тийм. Айгүй нэг жоохон нуцтай. Тэгээд гоо бас тиймэрхүү юмд сонирхолтой байдаг, тиймэрхүү юм судалж үздэг. Гэтэ бас ингээ юм асуумаар байна. Ингээ чи судалж үзлээ ингээд ойлголоо. Гоо ч тэгээд өөрөө ингээд хар шившлэг хүн дээр хийж үзчихсэн үү? Уг нь би нэг айгүй нууцлалтай л та. Гэхдээ